бэлгэрт нь энэ нугтын асын авчаар томорчно гэж ойлгоод байдаг. Тэр авсын арс байсан ч байгаагүй ч тэр ихтэй томрохгүй шүү дээ. Хэмжлэхийн тулд Viagra уулах юм бол цусаан ам сажирдаг. Яагаад гэхээр нөгөө эмэгтэй хүний өтрөө гар хоёр чинь бол хоёр өөр юм байна. Тийм. Тэрод ингээд 0 руу ороод бийцлээ. Тэгэхэд нөгөө бүрэн шихгүй дутуу шигээд. Юу л яг тэ мандарч нөгөө вэзлийн шахацсан хүмүүсийг нь орж ирдэг. Цохоо илтсэн эртнийг буцаад ажилуулдаг болохын тулд дотор нь юу гэдэг протез хийдэг. Энэ хоёр юм цилиндр хийждэг байхгүй юу? Дотор нь ингээд тэр арьсан доор нь 9 шид ингээд хоригдтаад ингээд зузаарчдаг. Нэг ааруу шиг мөртлөнгө үүсэж байгаа. Ааруу нэрсэн шийж чаддгүй, шийсэн гардаггүй. Тэгэх юм бол авах залттай. Энэ ч хүний давуу тал чи бол өөрөө амар баг. Тий амар баг. Хүмсэл дээш нь татдаг булчин байдаг. Тремастер булчин. Тэр нь татхаа болохоор өмжүүлчихдэг. Биднээс ямар хүмүүс тэр гар хангалга хий гэсэн төлөө үүд юм гэхээр бишүүд маань том эрхтэндээ болъё гэж янз бүрийн филлерүүдс хийдэг. Хариг мариг суул. Тийм. Вазлин хийдэг. Гэвч хэрвээ тэр маань хийж явах явстаа халдвар оруулах юм бол Viagra хэрэглээд үр дүн гарахгүй байна гэсэн асуудал бас байдаг. Иш харах. Сайн байцгаана уу? Сайн уу? Өнөөдөр бид чинь дандаа юм идэж уудаг газраас нэвтрүүлгийг явуулдаг бол өнөөдөр идэж уух газар биш арай хөөрхөн болдог. Надтай маш олон жил хамтарч ажиллаж байгаа Beauty Japan Cosmetics-ийн 3 гал худалдааны төвийн салбараас хинч бидний хийлээрийг явуулж байна. Тэгэл онцлогч нь чи бас арьс маань идэж уух байхгүй юу? Yes, яг зөв хэлж. Гэтэ зүгээр байхгүй мэдээж бичээ бас уртаа тавьцсан. Тэгэхгүйгээр яста тэгж өнгөрөөж болохгүй шүү. За тэгээ өнөөдөр бид нар энэ гой газараас гой зочинтой байгаа. Тэгээд манай зочныг ер нь баг хүмүүс хараад мэдж байгаа хуу тэр тусмаа ирчүүд. Манай 10 жилийн багын ангийн залуу бөгөөд ирчүүдийн эмч. Ариун баяр. Одоо нөгөө эрэгтэй хүн чинь эмэгтэй хүнийг бодвол аюу хацтай бас нэг бор шуугтай. Тэр бор шууг маань ингээд жирэмжих хэвээр. Тэгээ нөгөө хүн чинь ингээд сайхан унтаал босоод ирэнгүүт нөгөө бор шууг өглөө жиргэн штэ. Тэгвэл нөгөө хүн маань тестостероно хангалттай үйлдэлсэн байна гэдэг. Тук гэдэг. Энэ цагаан сарын дараа над дээр нэг ах орж ирсэн. Шээс нагтчлаа гэдэг. Тэгэхээр ихэд бол шээс хангах одоо үндсэн шалтгаан нэг нөгөө бөөрийн чулуу баг. Төрөө уучхан томрол байна байхгүй. Тэгсэн юм шээс нь гівэн таагдсан. 100 цаг гэдэг бол эрчүүдийн хувьд бол тестостерон гэсэн хамгийн болцоотой үйлрэлүүд. Бус үйлрэлүүд бол тестостероныг эрчүүд маань хэсгэд хэцүү. Нөгөө өвлийн үйлрэлээс болоод. Тэгэхээр тэр мөн хвчлэн залуучууд бүр 29 дэх залуучууд. Тэгэхээр хэрэг залуучууд маань яасан бэ гэхээр нөгөө тестостерон орно унчхаараа нөгөө сэрлэн хөтлөвчтэй. Хүрэлцээрсэн баярлалаа. Цепу гэдэг эрчүүдийн Монголын манлай эмнэлэг байгаа шүү дээ. Тэр эмнэлгийн эмч залуу байгаа. За тэгээд ариун баяргаа яриулъя. Сайн уу? За, сонгоцсон уу. Тэгэхэд ерхэд бол нэг иймэрхүү газар ирсэн ч бас би барьд эгүүлээ л да. Тий. Тэгсэн мэтлээ ариун баяр чинь би барьдгүй юм да. Нөгөө хараадсэн чи бүр энэ тэмдгүү студ нэвтрүүлэг, подкаст янз бүрийн юм маш их ярьдаг. Их өргөддөг. Тэгсэн чинь энд ирсэн чинь 10 жилийн охиноосоо ичээд байна уу? Гадаад хүнээс ичээд байна уу? Нөгөө гоосх нэг бүтээгдэхүүн донд ороод ирсэн чинь. Тийм. Би ч одоо нөгөө грантны хүүтэн зэвтэй усаар нүрээ угаадаг хүн ч одоо тэгээ. Тэгвэл зэвтэй усаар нүрээ угаадаг хүний арьсанд гоё жил өгөх зүйлстэй ийм газар ирсэн байгаа. Ирчүүдийн гоо сайхныг хүртэл энд гоё олгох юмнууд байгаа тий. Мэдээч. За сүүлийн үеийн сонио ачаа ирчүүдийн эмнэлгээр маань юу вэ? Тавиндөө ажиллая гээл. За ямар өдөр тутмынхаа ажлыг сонирхолтой амар сонирхолтой байна. Өнөөдөр их нэг 30 хүн үзэл. 30 хүн юмын үзэл, энийг үзэл те. Гэхдээ яг тэ ерөөхдөө энэ зүгээр ирчүүдийн зовлонгийн сонсоод туслах юм дээр нь туслана шүү дээ. Ерөөхдөө энэ чинь нөгөө тусалцаалах гэж ирж байгаа юмсаа. Зарим хүмүүс нь хурчин бол нөгөө шээс нь одоо ингээд ойрхон шигэд байгаа. Шин бос шигэд байгаа гэсэн асуудалтай хүмүүс орж ирнэ. Тэр их байдаг бах тий. 3-1 нь баг шүү. Гэхдээ ер нь
сонирхоход хуучин бол дээр үед яг хөгшөрхөөр тэгж гин гэж ярьдагс. Одоо бол бараг залуучууд юм болсон. Тийм. Иргэд бол залуучууд их тохиолддог. Харин тийм. Суугаагаар байхтай холбоотой юунаас болтыг? Ерөнхийдөө энэ нэг давсганы үйл ажиллагаа ер нь нэлээд муудсан л байгаа. Яагаад? Давсаг юунаас болж муу? Ер нь бол энэ давсганы үйл ажиллагааг одоо тестостерон гэдэг даавар хариуцдаг юм. Тэгээ нөгөө эрчүүдийн манд тестостерон даавар нь нэг муу ажиллахаар давсганы үйл ажиллагаа бас муу ажилладаг хэлдэг. Ерөөд ингээд 0 руу бийцлээ. Тэгэхэд нөгөө бүрэн шийхгүй дутуу шийгээд. Давсганд бүрэн агшиж чадахгүй. За. Шээж дуусны дараа тэр чинь бол нөгөө арцны ёроолын булчингууд хавчаад шээсийг нь зогсоох хэвээр. Тэр нь бүрэн хавчихгүй болохоор ингээд шээс нь үлдэгдэл бас гараад идэг. Тэгээ шүн бос шээгээд. Тэгээ савируулаад яваад байна. Уг нь бол нөгөө тэр давсганы сайн ажилтдаг хүмүүс бол хол шийдэг. Чөлөөд хөдөөний залуучууд чинь ингээл хашаан дээр ингээ шээсээр зураад зогчдөг үстэй. гэсэн. Тэг хол шээж байгаагаар уралддаг тий. Тэгтээ дасгал юм уу? Өөрөөр хэлбэл бол тэр давсганд сайн ажиллаж их юм бол тийм хүчтэй шийд. Сайн ингэж шахаж өгч шүү дээ. Тэгтэл одоо нөгөөх нь одоо гутлын хоншоор дээр шийддэг. Хол шээж тахалч. Тэгвэл хаалга нээжээ ерөн те байга нааглаар ингээд гэрээсээ шээгээ сууж их юм. Гэтэ тэр хэцүү шүү дээ. Одоо тэр чинь ингээд пат гэж зогсохгүй ингээд ирэх юм ч те. Гэртээ байшин дотор. Тэгэхээр харин нөө булчин чанга байвал пат гэд хаачих юм булчин чанга үгүй. Шээж дуусны дараа хаагдах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр жишээс богиносоод байх нь шүү дээ. Тэгэхээр бас дураараа гэртээ шээж болохгүй мэн. Тийм ээ. Тийм ээ. Тийм. Танай имлэг би юм асуух. Танай имлэг ерөн имдан имчилгээний чиглэлээр ажилладаг уу? Бас гоо сайхны одоо эрэгтэйчүүдийн одоо нүүр биш те. Доотхын одоо гоо сайхан чиглэлээр бас ажилладаг уу? Доод нүүр. Хоёр дахь нүүр гэж байна. Доотлын гоо сайхан гэр нөгөө бэлгэртэн дээр янз бүрийн хийгээд байна. Гэхдээ ер нь тэрний баг эсрэг байдаг юм. Тийм үү. Ерөнхийдөө нөгөө хүмүүс чинь ишүүд маань том эрхтэндээ болъё гэж янз бүрийн филлерс хийдэг. Хариг мариг суулгаад. Тийм. Вазелин хийдэг. Гэвч хэрвээ тэр маань хийгэж явах явстаа халдвар оруулах юм бол өсөл үзэж байна. Тэгвэл тэр маань одоо үрсэл маань цаад нөгөө шулууны их бие рүү нэвтрээ орчих юм бол ер нь тэр ажиллагааг болгочдөг. Зөв. Аюултай юм би. Айгүй аюултай. Тий нөгөө бүр юучгүй болох нь шүү юмтай болох гэж байгаа. Үрсэл маань одоо энэ нөгөө шулууны чи их бие гэхээр дотор байна агуулга биетэй гэж байдаг. Corpus cavernosum, spongiosum гэдэг байхгүй юу? Спонж шиг үү? Тийм. Тэрэн дотор ч нь цус дүүржиж босдог. Гэл тэрэн дотор нь үрсэл явуучих юм бол дотор нь нөгөө сорвжил явагдаад наалтчих шүү дээ. Тэгээ цус орхоо байлчих. Тэгэхээр нөгөөх нь дээр нэмэргүй болчихдог. Тийм юм харж ирсэн үү те? Шиндөө. Үгүй. Шигүүтэй ёо. Энэ бол яг та мандарч нөгөө вазелин шахацсан хүмүүсээр нь орж ирдэг. Тэгээд нөгөө хичээл дээр суухаар чинь нөгөө онлайн хичээл олон улсын семинар дээр суухаар тийм тохиолдлууд яриад идэх байхгүй юу? Буруу хийсэн. Кейсүүдийг те. Эдийн засгийн нь орцсон. Тэр их ямар ч ажиллагааг болчдөг. Их японочууд гэдэг үү? Их японочууд гэдэг үгүй юу? Тэг жишгэн дээр гардаг хүмүүс нь. Үгүй тэр нөгөө хаанахыг бол хэлэхгүй шүү дээ. Хурал дээр чинь нэр нь хэлэхгүй. Тэр бол Япон хүмүүс байна гэж хэлэхгүй шүү дээ. Нэг өвчтөн дээр тохиолдсон юм ярина. Тэнгүүт л ерөөхдөө тэр тий үрсэл болоод цохоо ойлцсон эргэтнийг буцаад ажилуулдаг болохын тулд дотор нь юу гэдэг протез хийдэг. Ийм хоёр юм цилиндр хийждэг байхгүй юу? Дотор нь хийгээд. Тэгээд ерөөхдөө төмсгний хажууд нь юм шаар хийждэг. Баллон. Тэгээд босхын тулд тэр баллоноо шахахаар Хөрхи амтан гар ажиллагаанд оруулчих чинь шүү дээ. Тэгээд нөгөө буулгыг ихэр хажууд нь нэг товч байдаг. Товчийг дарахаар Терминатор юм шүү. Терминатор уу? Терминатор. Тэгээд иймэрхүү асуудал бас нөгөө манай тамхичд бас ингэдэг. Хөрхи амтан. Ер нь бол нөгөө нэг Тайваны эмчтэй тааржсэн байхгүй юу? Тэр Тайваны эмч бол өдөр болгон шахуу ийм мэсэл хийдэг гэж яриад байгаа байхгүй юу? Тэр нөгөө тэнд чинь тамхитдаг хүмүүс их байдаг. Тэр нөгөө бэлэг эртний чинь судсан авч нөгөө тамхинаас болоод бүглэрүүд бэлдчихдэг, нарийчдаг. Тэгээд эмийн эмчилгээ хийхээр тэр эмчилгээ авдаг. Тэгэхээр тэрнийг ажилуулдаг болохын тулд юм протез хийгээд байдаг. Зөв. Тэр протез бол энэ зүүн Азийн орнууд бол ер нь аюул илгүй хийдэг. Монголд бас ерөөд бол хийж эхэлж байгаа юм шиг үлээ.
Монгол тэгэхээр тийм эмнэлэг бэ нүү? Тэ? Юу нэг одоо юу гэдэг эдгтэйчдийг манай урлагийн эмч нар юу нь хийж эхэлж байгаа юм шиг л. Гэтэ ийм баггүй юу? Миний нэг найз Японы гоо сайхан эмч одоо голцоо нөөрний гоо сайхан эмч гэдэг баггүй Такасу эмч гэд сонсч ирсэн байж магадгүй. Тэр эмч болохоор нөгөө өөхийг сээлч нөгөө six packs-тай болох тийм одоо гоо сайхны хагалгаа хийдэг. Тэр хүн анх нөгөө Европчууд чинь нөгөө эрэгтэй хүмүүсийн бэлэг эрэгтэйний арьсан авчдээ штэ. Нөгөө шамлан шамраарсан уу? шам. Тэгээ манай Японд чинь тийм соёл юусоо байгаагүй. Тэгээ тэрийг одоо юу гэх юм бизнес болгосон гэх юм уу? Тэрийг авчих хэрэгтэй шүү гэсэн мессежийг өгөөд амар авсан байгаа байхгүй. Тухайн үед. 60-аад онд. Тэгээ бүр нөгөө баянг нөгөө удаан мэдрэх чинь дохоо өгөөд тэгээд галын машин дахин нөгөө ингээд түлээд ахаар лазераар тий ирчихсэн гэдэг байгаа байхгүй. Тэр юу н хэрэгтэй юм уу? Эмчт нь үү? Үгүй ер нь хүмүүс ер нь бол галын шашинтай хүмүүс бол авчтэй. А эмчтэй бол хэрэгтэй шүү дээ. мөнгө олж байгаа. Одоо манай хамт чинь тэр чинь 900 орчим мянгаар хийж байгаа. Зөв. Тэр чиний хүнээс арьс авлаа 900 мянга өдөрт 10 хүнээс авахар баяжхан нь шүү дээ. Эмчд Тийм эмч болдог болох юмсан. Эмчтэй ашигтай байх л та. Тэг хүмүүст ер нь хэрэгтэй гэдэг. Хэрэгтэй хүнд хэрэгтэй гэдэг. Ер нь хэрэггүй. Ер нь бол тэр маань мисл. Тэгэхээр мисл маань нөгөө заншгүй нөгөө мислийн заалт гэж байдаг. Тэгэхээр ямар заалт байд юм бэ гэхээр одоо зарим одоо чихрийн шижинтэй хүмүүс байдаг. Тэгэхээр энэ уртлын арьс нэг үрсчдэг. Ингээд шамлж болтгоо. Секс их гээд шамлах гэхээр нүүдх нь хагараад ус гараад. Тийм. Тэр нөгөө чихрийн шижингийн хүндрэл маань тэгдэг. Тэгмэл тэр хүмүүс дээр эмчилгээний заалтаар бас хийж болно. Уртлын энэ арьсны нэг үрсэл хавдар идмэс тохиолдог. Тэгхийн бол авдаг. Зарим тохиолдолд ингээд нэг бүр ингээд нэрцэн шээж чаддгүй, шээсэн гардаггүй. Тэгхийн бол авах заалттай. Тэр их хүүхэд байх. Бусад тохиолдолд бол ерөнхийдөө тэр чинь нөгөө эмчилгээний заалт биш. Одоо маань чинь тэгэл бэлгэрт нь энэ уртын арьсыг авчгаад томорч гэж ойлгоод байдаг. Тэр авсын арьс байсан ч байгаагүй ч тэр эргэтэн томрохгүй шүү дээ. Үгүй мөө ч гэж. Тэгтээ яг хоо миний сонсноор болохоор нөгөө нэг лалын мусульманы шаширтнангууд ер нь хүүхдээ багт нь авчдаг. Тэр нь болохоор яг нөгөө ариун цэврийн байдалтай холбоотой. Ариун цэврийн байдал. Өөрөөр хэлбэл тэр нөгөө лалын шашнууд ч юм бол гол цөмөн ерөнхийдөө бол тэр нөгөө арабын цөл төшөө байдаг шүү дээ. Тэгэхээр цөлд амьдрэх хүмүүс ч нөгөө бэлэг эргэтнээ угаахтай айгүй асуудалтай. Одоо биднес ч юм бол одоо 0 руу орлоо, усанд орлоо угаачлаа. Тэнд ч юм бол одоо ямар ч ням бөхөр үржихгүй шүү дээ. Гэтэл усанд орох болцоогүй хүмүүс байдаг. Одоо жил мэл ингээ усанд орж чадахгүй, ямар ч ус байхгүй юм чинь. Тэгэхээр арьсан доор нь 9 шид ингээд хоригдлогтаад ингээд зузаарчдаг. Нэг ааруу шиг мөртлөнгө үүсэж байгаа. Ааруу. Амар ааруу. Аарц гэж. Тийм хатуу би тийм зузаарчдаг тийм. Тэгэх юм бол ерөнхийдөө бол тэр хүн дээр бол ашил бүгдэлтэй. Чи одоо нэг залуу иржсэн л да би ингээд Африк руу явах чамаа би тэнд удаан байна гэсэн Монгол залуу байсан. Тэгээд ерөнхийдөө бол тэнд чинь айгүй халуун байдаг. Уцаас олдохгүй, усанд олох болцоо байхгүй. Тэгвэл зааз тэгвэл явах дээр арьсыг авчихгүй даа л гэдэгхгүй юу. Манай Монголын нөхцөлд бол хэцүү. Уртлын арьсыг авахар чи энэ арьс маань нөгөө тэрхийг хамгаалдаг. Жишээл өвлийн нөхцөлд бас дулаацуулна шүү дээ бэлэн шиг. Манад эсрэгээр тэр чинь бол нөгөө чинь бол одоо тийм. Хүүтэнд усан хайрж марихаас хамгаална. Зарим усан хүмүүс ихгүй нөгөө амь тарган чихрийн дөмсөлөө. Биеэрээ ингэж хавирж яваад байгаа хүмүүс байдаг шүү дээ. Амар хөдөн уйтай. Гэтэл нөгөө арьсыг авцсан чинь гуйн дунд нь ингээд хологдоод нөгөөх нь ингээд улаан нилэг болчихдог. Тэгээ цэврүү өсөрцээ чи яаж юм хийх юм бэ те? Тэгэхээр тэр маань болохоор ч бас хүм болгон дээр бас тохирдог зүйл бас биш. Тийм шүү дээ тий. Айгу ховор тохиол. Тийм тэгэхээр ч юм бол одоо тий яг эмчилгээний журмаар өгнө гэсэн. Шарин баяраа чи наашаа харж яриач. За. Амар бүр томоогоо хартчихлаа. Би бүр ийм болчихлоо. Тоглосон. Тэгээ харин бас сонирхолтой юм те. Тэгээд асуух юм айгүй их байгаа эмэгтэй өмөртлөө айгүй сонирм. Бүр зөндөө масуумар санагддаг юм шиг санагдав. Ер нь бол юу гэдэг шүү дээ. Ээж нар нөгөө хөвгүүдэд авалж их орж ирлээ. Тэгдэг бах тий. Тий. Манай хүүхдийн боож байгаа ямар байна? Эмчил хийх хүүгэл ер нь асууж орж ирдэг.
энийг яахыг би сайн мэдэхгүй байна гэл. Тэгэхээр ерөөхдөө бол их тохиол тэр маань ямар ч мэсэл хийх шаардлагагүй гэж дээ. Тийм. Ерөөхдөө бол заа явахтай усанд орох юм бол гээд хойшлуулад угаатыг зааж өгөөрэй гэд. Ер нь бол тэр уртлын тэр арьс маань бүтцийн хувьд бол энэ хөмс юу шүү дээ. Зохины бүтцтэй өвдөстэй байхгүй. Гэхдээ нөгөө цусан хангаж мэдрэлжүүлэлт төстэй. Тэр амар мэдрэг гэсэн үг. Тийм. За тэгээд дээрэс нь ингээд секс хийх үед тэр дотор байгаа мэдрэлийн ширхүү тодорхой хэмжээгээр цочирж идэг. Тийм. Тэгэхээр нөгөө дур тавилтанд сайн нөлөөлдөг байхгүй юу? Тэгэхээр тэрнийг ингээд бас ингээд авчхаар бас мэдрэмж багасгана шүү дээ. Тийм. Ханамжинд бас муугар нөлөөлөх талтай байна. Манай тэгвэл нэг таньдаг залуу одоо ийм гөгшөрцөн хойно тэрийг ахуулаад зүггүй. Яаж мэдчих. Ярдээ Өөрөө хэлсэн. Тэгээ нэг сар юм хийж болохгүй гэсэн гээд тий секс хийж болохгүй. Хүн болгон дэр бас янз бүр ингээ байхгүй. босгоцсон сойцсон ингээ боочоо явуулсан. Нэрээ матлаар боочоо явж амж. Тэр чинь тэгвэл юмд нь өрөвдөн штий хөрхий. шалхаа яваад. Хамгаалалтын Үгүй өмдтөө л дөө. За. Тэгтээ дотор нь тэгсэн л ахгүй да. За. Рона заасан. тэр одоо зарим Юу гэсэн үг. залуучууд орж ирдэг байхгүй юу? Ингээд энэ мэдлэлт хийсэн соош ингээд бэлгийн ажил хийхээр миний мэдрэг байдал муудчихлаа. Сайн мэдэхгүй. Тэгвэл андуур. Нөгөөх нь ингээд ил байгаад Тийм. тэгээ байнга юм холгогдсон шүү дээ. Байнга холгодохоор чи юм нөгөө өнгөрн зузаан болж гисэн. эвэршин. Тэгээд ерөөхдөө нөгөө эмзэг нимхэн арьс биш болчихно шүү дээ. Тэгээд зузаан арьс чинь мэдрэх нь буурчдаг. Тийм шүү дээ. Тэгээд надад таашаал өгөхгүй байна гэдэг. Одоо яах вэ гэхээр одоо яах чарга байна. Болгож шүү дээ гэдэг. Өөр юм болохгүй шүү дээ гэж тий. Тэгэхээр ер нь байгаа амиг байгаагаар нь байлга гэдэг ер нь бас л зүг байгаа байхгүй тий. Бид нар нөгөө Тэгээд ирчүүдийг байгаагаар нь хайрлаа л гэдэг байна. Тийм ээ тийм. Эрэгтэй хүмүүс ийм байгаа. Бид нар чинь нөгөө яалтчгүй ингээ хүүхд гаргадаг болохоор бид нар эрэгтэн чинь одоо нийгэмшсэн эрэгтэн биш дээ эмэгтэйчүүд эмнэлэг рүү явчаад ирээ те эмчд үзүүлээ те инглээ тэглээ гэдэг бидний одоо нөгөө мөнх дэмбэрлийг ирэхэд бас нөгөө эрэгтэн нарчдаг салбидаг энэ төр гэдэг бид нар ингээ тэрэн дээр санаа зовхгүй ярьж штэ те харин эрэгтэй хүмүүс чинь эрэгтэйчүүд эмнэлэг явчаад ирээ те нэг хилдэггүй штэ те бас ингээд эмзэг хөл хийж авдаг юм шиг санагдаад их юм тийм болохоор бас тэр чихтэй байгаа те нөхрийгөө аавыгаа те хүүгээ бас ингэж ёо нэг юм гинт санаанд орчихлоо нөгөө нуудаг гэдгийг сая сонссон чинь нэрээ ирчээд нуудаг тэгээд тэр тусмаа хэрвээ янз бүрийн асуудал гарвал мэдээж танах лабораторид байгаа шүү дээ янз бүрийн нөгөө өвчин одоо юу вирус юм илэрхийлдэг баг тэрнээс гадна бас нөгөө нэг тэр чинь яах зорилттой тийм шинжилгээ аваад идэг юм бэ тийм шинжилгээ аваад заастаа би баларс араа хагалт болцсон гэдэг дандаа тэгдэг шүү дээ юутай болсон цонхоо хагалт болцсон гэдэг байхгүй тэр яадаг шинжилгээ тэгдэг бүх шинжилгээнд үү Үгүй ерөөхдөө л юм байгаа нөгөө эрэгтэй хүн дээр чинь нэг эмэгтэй хүн байхгүй эрэгтэн байгаа шүү дээ. Төрөв булчгаа гэдэг. Тий. Тэгэхээр төрөв булчгаан шүүрлийг биднээс гаргаж үзэх ёстой. Тэгэхээр тэр шүүрлэр нь төрөв булчгаа дотор өрсөл байна гэдэг үздэг. Тэр төрөв булчгаа дотор бэлгийн зам өвчин орцсон байна гэдэг үзэх ёстой. Тэгэхээр тэр шүүрлийг яаж гаргаж авд юм бэ гэхээр шулуун гизээр нь масаж хийхээр урагшаа шахагдаа гараад ирдэг. Тэгээд л араас нь ингэдэм шүү дээ. Шууд хуруугаа хийдэг гэсэн. Хуруунаас өөр юм хийж болдгоо юм уу? Тэгээд иймэрхүү юм хийх юм л өвтгөн шүү дээ. Үгүй хурууг орлуулсан тэр чинь болж байгааг мэдэрчиж дарах ёстой юм шүү. Тий одоо тэмтрэн шүү дээ. Маань төрөв булчгаан тэрэн дээр гахаад идэх байхгүй. Том байна уу, жижигхэн байна уу? Мэдэрх хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол бас ингэдэг. үзлэг цуг явагдаад байгаа юм биш үү те? Эмчнэр болохоор ч юм бол ингэ муляж байдаг байхгүй юу? Жишээд Америк хэднээс. За жишээл одоо төрөв булчгаан хаана хатуурл байна, хаана зөөлрөл байна. Тэднээсийг хуруугаар тэмдэрч сургадаг. Тэгэл тэмдрэл за энэ хүний төрөв булчгаан томорсон байна. Энэ хүний энд нь чулуу байна, энэ хүнд нь зангилаа байна гэд хуруугаар мэдрэх хэрэгтэй. Тэрүүгээр онш тавина гэсэн үг. Мэдрэмжээр. Тэр нөх чулуугаад тийм бас. Тэгэл бид чинь тэмдрэл за энэ хүний төрөв булчгаан томорсон байна, томроогүй байна. Жигэн байна, хатуурсан байна, зөөлөн байна, зангилаа байна. Бүргээр хуруугаар мэдрэнэ гэсэн үг. Гэтэ одоо нөгөө нэг ижил хөөсдөнгүүд чинь нөгөө нэг тэрүүгээрээ нөгөө таашаал авдаг гэдэг нэг мэдрэмж өгдөг гэдэг яадаг шүү дээ. Тэр тэрүүгээр та нар ингээд шинжилгээ авч яхад нөгөөдх нь харин эсэргээрээ тийм мэдрэмж нь оволцчул яана. Оволцчул. Ер нь ихэвчлэн дахиад тийм хүсээд ивэл яана. Ихэвчлэн өвдөлтийн мэдрэмж төрнө шүү дээ. Тийм. Яг бол нөгөө төрөв булчгаа чинь голцоо өвдсөн хүмүүс ярьж байгаа.
Тэгэхээр нөгөө төр уулзах чинь үргэлжлэлтэй байгаа гэдэг. Тэгэхээр үргэлжлэлтэй эрхтнийг чинь биднээс ингээ хөрөхөр өвдөлдөг. Тэр хүн сайхан санагдахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо ингээ нүүрэн дээр амар том батг байлаа шүү дээ. Хүрх юм бол өвдөн шүү дээ тийм. Тэрнтэй адилхан нөгөө үргэлжлэлтэй төр уулзахад хөрөхөр айгүй өвдөлдөг. Тэгэхээр хөвчлэн одоо их өвдлөө л гэсэн зөвөрөө. За өнөөдөр амар халуун яриа үүсгэндээ Томоко хоёрыг эрэгтэйчүүдийн юм чавчирчаад эрсдлийн тухай ярьж байгаа хүн битээлэр хинт ч тээлэрээ. Манай аав Японд идэг аахгүй юу одоо 74-тэй. Тэгсэн чинь манай аавын найзын охин нь манай аав чинь мисгийгч байсан. Тэгээд мисгийгч найзын охин нь эмч гинэ. Тэгсэн чинь тэр эмчийн хүүхдээ эмч гэсэн баха. Гэтэ ер нь та нар одоо даалгаа харсан бол төрөг олж ирэхэд байнга үзүүлчихье. Цусны шинжилгээгээр ер нь нөгөө юу үзэг харагддээ шүү дээ. Автар айгу амархан үст юм бэ ингээ тэ. Тэгээ манай аав ингээ сонсонгуудаа нэрээ тийм болоо гэд шинжилгээ өгсөн чинь автартай гэж гараад төрөг болж ирхаа. Тэгин удаа ингэсэн байхгүй манай аав Японд ганцхан байдаг ч илүү хоёрхан байдаг ч үлээ нөгөө тэр хавтарын эргэн тойронд нэг 100-аад ширхэх юм нарийнхан зөө нөгөө цацрагттай дэвтэй будстай ингээд зүү суулгаад тэгээд баггүй болгосон шүү дээ. Тийм. Тэгээд ер нь ингээд даал 80 одоо хөгшрөх тусам маань тэр магадлал гэх юм уу те. Ер нь бол нэг хөгшрөх тусмаа альва эрхтнэр хавдар үүсэх магадлал нь угаас нэмэгдчихдэг. Ялангуяа төрүүлчих угаас тэгээд идэг. Хөгшрөхөөр төрүүлчих томрох хавдар болох магадлалыг нэмэгдчихдэг. Томрох хавдар болох чинь бас юу юм бэ те одоо холбоотой. Гормон нөгөө гормон хөгшрөхөөр одоо нөгөө эрэгтэй хүний гол даавар байгаа шүү дээ тестостерон. Тэр нь угаасаа унаад идэв. Тэр чинь ер нь эрэгтэй хүний төрүүлчих хамгаалдаг. Зөв. Хамгаалах болчдөг байхгүй юу? Тестостерон гэдэг одоо даавар тий. Тэр ингээ буухаар эрэгтэйлэг байдал нь алдагддаг гэж тийм юм уу? Тэгэл одоо эрчүүдийн чи хөгшрөхөөр нэг авгаа шинжиндээ ороод шалчигнуур болоод биемийн сулбаад шилбигаал күзээ суугаал эхэлдэг энэ төр гэл тэгдэг штеп. Тэр холбоотой яг. Холбоотой. Тийм үү? Тэр тэрийгээ тэгээд ер нь яавал одоо эм тариа гэхгүйгээр бас идэвхтэй байлгах уу залуугасаа хадгалж байх гэх юм уу юу гэх. Тэгэхээр юу байхгүй нөгөө энэ тестостерон даавар нь хамгийн гол нь шөнийн даавар. Тэр хангалттай сайн чанартай унтж байгаа хүн дээр тэр нэг өвлдрэлт. Тэгэхээр биднээс нөгөө залуучдыг сайн унтуулах гэж хичээдэг байхгүй. Унтаач гэл. Тэгтэл одоо нөгөө шөнийн ээлжинд явдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Тэгээ одоо жишээл уурхаа. Тэнгүүт л ерөөхдөө бол нөгөө тестостерон даавар нь гэл одоо ажлын улмаас унаад идэг. Тэгэхээр тэр хүмүүс төр биднээс ямар зөвлөгөө өгдөг юм бэ гэхээр за шөнийн ээлжинд явлаа. Шөнийн ээлжнээс буучаад айгу зүүн унтаж амраараа гэдэг байхгүй юу? Тэр нэг чанартай. Тэгэх юм бол ерөөхдөө байдал гайгүй. Бас нөхөж болно. Тийм. Гэтэл манай залуучдын хөвчлийн яадаг гэхээр шүн ажиллачаад гэхдээ ирээд нэг хагас сугас унтсан болоод за тэгэл хүүхэд мөхтэй сургууль төрүүлж мөрнө гэл 4-4 цаг унтж мутаал ингэ явцдаг. Тэгэхээр ерөөсөө амарч чаддаг. Үгүйстэй шүний ээлжийн хүнтэй суулдахгүй юм бэ. Бас ер нь юм багассан хүнтэй суух нь шүү дээ. Тийм. Ерөөхдөө бол ер нь бас нэрээ боддоо штэ юм байна тий. Ер нь бол ингээд шүний ээлжинд ажилладаг хүмүүс төр чинь цалингийн нэмэгдлийг өндөр болчихсон шүү дээ. Жишээл одоо манад бол нэг тиймэрхүү өндөр биш. Гэхдээ Японд бол аягүй өндөр байгаа тийм. Шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс төр. Эрүүл мэндийн хүнд бол ер нь аягүй хохирлтой гэдэг цалин их өгөхгүй бол хүмүүс ажиллах сонирхолгүй. Тийм ээ. Тэгээ нөгөө хөөрхөн амтай гинэ. Манай японочдод ч одоо хүүхд гаргаж агаад ерөөсө порнол ихсээд тэгээд нөгөө хүүхд бол аягүй баг турчаа шүү дээ. Тэгэнгүүт нэрээ порно гэснээс за тэгвэл одоо би манай Монголын төрөлч гэсэн буурт шүү дээ. Тийм шүү дээ тий. Манай Монголын төрөлч буурт шүү дээ. Анх удаагаар буурсан шүү сайхан. Гэхдээ хамгийн гол нь шалтгаан нь юу вэ гэсэн асуулт гарч ирнэ л дээ. Яагаад тэгээд дүүрэн залуучд байгаад идэг. Тэгсэрнээ төрөл буурч байгаа. Дүүрэн эмэгтэйчд байгаад идэг. Мөнгө санахгүй юу? Үгүй эрүүл мэндийн биш болсон. Эрүүл мэндийн асуудал. Өөрсдөө чадамжгүй болоод ихсэн. Тэгээ нөгөө эрүүл мэндийн асуудал үүсээд байгааг одоо ойлгохгүй байгаа байхгүй юу? Тэр эрэгтэй эмэгтэй хүмүүс дээр хүүхэдтэй болоход юу садаа болд юм бэ гэдгийг нөгөө хүмүүст ойлгуулаагүй. Яг гэнэ. Зөв. Тэгчээд ерөөхдөө одоо нөгөө
Хүмүүс чинь жирэмсэн болохын өмнө бэлдэх ёстой гэдгийг ерөөс ойлгоогүй. Яг үнэ. Игж чагаад болон биз гэсэн хүмүүс нэг нэмэгдээд байгаа юм биш үү? Ер нь манай Нэг асуудал монголчууд- цаана нуугдаад. Ерөнхийдөө эрүүл мэндийн суур асуудалтай хүмүүс ашигладсан. Тэгэхээр чинь эрүүл мэндийн суур асуудалтай болцсон хүмүүс шүү дээ, тий. Эдгээр чинь харин ингээд хүүхдээ болж чадахгүй нэг бол болсон хойно зулбчаад байдаг. Тэр нэг ураг амьгуу төрлөө гэсэн асуулт гардаг шүү дээ. Эсвэл нөгөө хилээ дотор хүчлээ. Тэгэхээр тэр чинь хамгийн гол нөгөө статистик судалгаа байдаг байхгүй. За жишээлбэл 3 сартай байснаа зулбчдаг. Хэдэн хүн Монгол зулбаад байна гэсэн судалгаа байхгүй. Зөв. Хар мянгаараа зулбаад байдаг. Хар мянгаараа ухаад байдаг. Тэрнийгээ ерөөхдөө судалдаггүй. Тэгээ тэрнээс болоод юм байдал юм болчих. Яг үнэ. Түрэн гэхдээ манай монголчууд эртний үеэс л нэг төлөвлөлт хийдгүү байсан шүү дээ. Төлөвлөлт хийхгүй, бэлддэггүй. Тэгэл болох юм бол гаргаж яддаг те. Ингээл гадныхан болохоор чинь өчнөө хэдэн жилийн өмнөөс та бид баг үнтэй суун. Тэгээд хүүхдтэй гаргамж гэдэг юм төлөвлөлдөг те. Зарим нь бүр тэр гэхдээ яг тэр нөлөөлдөг болов зарим нь ягаа бүр за би одоо ингээд арх тамхи хэрэглэхгүй. Хүүхдээ эрүүл байлгахын тулд тэгээ арх тамхи хэрэглэхгүй байх юм бол чанартай юу гарна. Чанартай хүүхд үр тогтнож гэдэг юм. Нэг бол баталгаатай эрүүл үр тогтнож гэдэг юм. Нэг бол нөгөө шүүслэг юу лээ цитрүслэг юм мэдээдээ. Нэг бол чихэрлэг зөөлөн мэдээдээ. Тэгвэл охин гарна хүү гарна гэдэг юм ингээд нэг бие бэлддэг гэдэг нэг тиймэрхүү юмнууд яриа байдаг байхгүй юу. Тэр бас нөлөөлдөг үү? Юу нь яг хүүхдийн чанаранд гэх юм уу? Эр хүний нэг бол нөгөө хийх чадамжинд Шууд нөлөөл. Хамгийн гол нь тэрнийг шууд нөлөөлнө гэдгийг л манайхан ойлгож өгөхгүй. тийм. Тэрнийг бид үс хэрэгдээ ойлгуулах гал хичээд байна. Зөв. За жишээлбэл нөгөө юм байгаа даахгүй. Одоо амьдрал дээр тохиолдсон явдлууд гээл л да. Жишээл манай эхнэр нэг найз нь нөхөр нь нөхөртэй хамт гэдэг хүүхэдтэй болох чаддгүй. Тэгээд эмчт үзүүлэхээр бүхэл нь зүгээр авдаг. Бүхэл үзүүлэлт нөгөө нөхөрийнх нь зүгээр авдаг, эхнэр нь зүгээр авдаг. Нөхөр нь нэг онцлог юу гэхээр бол ажлаасаа ядарч ирчээд халуун байнд хэвтэж ерөөсөө амардаг. Тэгэл хав халуун байнд хэвтэж ингэ амрах дуртай. Тэгээ хамгийн гол нь халуун температур чинь төмсгөнд муугар нөлөөлжтэй. Тэгээ нөгөө эргэлгийсийн хөдөлгөөнийг ингэ бууруулад байдаг. Тэр бидүүсэн чинь биеийн температур нь 36.5 37 байгаа шүү дээ. Тийм, тэрнээс төмсөг ойролцоогоор нь 34 байдаг. Илүү бага температур. Тэнгүүл халуун байнд суухаар чинь ихсэж байна. Тэнгүүл дотлох нөгөө эргэлгийсүүд нь бүгд хөдөлгөөн муудаад эхэлдэг. Тэгэхээр саунд бас суулгах тийм юм биш үү? Юу сэрүүн байх хэвээр тийм. Сэрүүн байх хэвээр. Тэгээд ерөөхдөө бол одоо яагаад гэж шүү дээ. Одоо жишээл нөгөө битгий утас муцсан халаас нээж явж тий. Тэр чин халт өгнө. За дээрэс нь ингээд нөгөө хитрхи бариу тий. Яг цонц битгий өмсөө нөгөө хамаг circle-ийн зогсооч. Тийм цэсний хэрэглэн зогсоочдаг ингээд халдаг хувцамждаг. Би бас мэдлэг бай шүү. Эмэгтэйчүүдийн нөгөө хартаг юу дамсгал шиг юм байдэн шүү дээ. Эсвэл эмэгтэй хүмүүс бол эмэгтэй хүн бол дулаан байх хэвээр. Тэр цусны эргэлтийг бас халуун чанараар тий эргэлдүүлэх хэвээр хүүтэн байх ёсгүй. Эмэгтэй хүн болохоор доороосоо даарчлахгүй сав суулгаад дулаал гэдэг шүү дээ. Тэгэхээр эрэгтэй хүн болохоор ч юм бол нөгөө хит бас дулаалж ирсэн болдгоо юм. Тийм. Тэгэхээр одоо ингээл биднес ингээл суугаал нь штэ. Тэгвэл одоо суудлаа бариад үзэхээр халтсан байгаа. Тийм шүү дээ. Өөрөөр хэл биднес хитрхи удаан суугаад хахаар суудлаасаа халаад идэв. Яна эмч босоор. Эвчээ жоохон сэврэх үү. Тэгэхээр ихэд бол ингээд халчаад идэв байхгүй. Тэгтээ эмч хүний давуу тал чи бол өөрөө амар баг. Тий амар баг. Юу бодоод идэв. Окей. Ирүүл саруулаа. Гэхдээ ер нь бол юм байхгүй юу. Хүмүүс харин ер нь тэгж боддог. За эмч орсон бол эрүүл байх хэрэгтэй гэдэг. Гэтэл ерөнхийдөө бол яг гэсэн дэр бол нөгөө би болохоор чи өөрөө эрүүл мэндийн хувьд бол нэг тийм сайн юм шиг байхгүй. Баг байхаас л аюух толгой өвддөгсэн. Тэгэл баян толгой өвдөн тэгэл аюух ядарч мадар тэгэл зөндөөл эрүүл мэндийн асуудал үүсдэг. Яаж яд гудамжинд гараад зодтолтохоор ерөөс зодуулчаад байдаг. Би зодтолдож чаддгүй байсан шүү дээ угаасаа. Харин зодуулдаг юм чи тийм өндөр юм чи ингэж л доогоор чи. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээл эрүүл мэндийн амар олон асуудлууд байдаг. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө өөрийгөө эрүүл байлгахын тулд хүн хүчээд байхгүй. Би болохоор ч юм бол ингэж боддог юм. Одоо жишээл хүүхдээ ингээд эмч болохыг гэж бодох юм бол гэрийнхаа хамгийн эрүүл мэнд муутайг нь эмч болох хэрэгтэй. Чи чигтэй айлын ганц тий.
Нүг гурлаа. Тийм билүү. Би ягаад жаа ганц. Тэгэхээр ерхэд бол ийм байгаа юм л да. Жишээлх юм бол одоо ингээд шүдэн нэг ч удаа хорхоод ч үзээгүй нэг юм ч үлээ. Тэр нөгөө хүн чинь бол шүд хорхоод хөвдөх гэдгийг зовлон ойлгох. Бусдын зовлон ойлгохгүй. Маяглаад байгаарай. Тэр нөгөө хамгийн их өвдөжсэн хүн болохоор ч бусдыг илүү ойлгодог. Тийм. Жишээл би болохоор ч бол ингээд жоохон юмдэл таргалцдаг байхгүй. Жоохон гүрлэндэл жоохон төмсөдөл зүгээр килограмм дүг гэж авчихдаг. Над чиг юм бэ. Тэнгүүт л одоо нөгөө юу ч хийдсэн ингээд Таргалдаг хүмүүс таргалдаггүй байдаг шүү дээ. гой биштэй хүмүүс байдаг шүү дээ. Нөгөө хүмүүсийн зовлон ойлгохгүй шүү дээ. Тэр нөгөө таргалдаг хүмүүстэй зөвлөгөө өгч чадахгүй. Тийм бай. Тийм үстэй. Тийм. Би нэг жоохон баг ус уух нь холбоогүй байтал таргалаад байна гэр чинь нөгөө хүн чинь гайхаад маяглаад байдаг шүү дээ. Мэдгүй ойлгохгүй юм чинь тийм. Тэнгүүт л нөгөө амар амархан таргалдаг хүн чинь бол зовлонгийн болов шүү дээ. Өө өстө тэгэж гэлтэй. Тийм. Тэгэхээр ерхэд бол өөрөө таргалахгүй тулд нөгөө өөрт хэрэгцээтэй мэдээллийг илүү их судлах байхгүй. Тийм ээ. Уншсан ч гэсэн өөрт хэрэгцээтэйгээр илүү их гүнзгий уншина. Манай ариун баярын чинь аав нь ер нь Монголдо бараг хатгч гэх үү миний мэдхийн те ер нь тийм те. Ер нь бол юу гэсэн нөгөө нэгдүгээр эмнэлгийн урлаг нэст ажиллаж исэн. Тэгээд тэндээс өнгөр рүү ингээд мэржил хийж хүлээ явуулсан байгаа юм л да. Тэгээд ерөөд бол бараг л юм сурах гэж байгаа сайн мэдгүй очсон чинь нөгөө эрэгтэйчүүдийн талын юм заасан юм байна. Тэгсэн сонирхолтой санаа. Ингээ сонирхолтой шахт нөгөө Монгол ерөөс огт байгаагүй салбархгүй юу? Тийм бай. Тэ хаасан 70-аад оны үед очиж сонсцсон, сурцсан. Монголд ирээд за 90-ийн эрэгтэйчүүдийн тасаг ер нь байгуулах хэрэгтэй байна гэд хандсан байгаа даа. Тэгсэн чинь нөгөө цаад эрүүл мэндийн яамаас нэг дэмжлэг аваагүй. Тэгээд ирэхдээ өөрөө болохоор ч тэгээ 1996 онд өөрөө эрэгтэйчүүдийн эмнэлэг анх байгуулсан. Тийм. Хувийн анхны эрэгтэйчүүдийн эмнэлэг. 80 онд уу? 96. Яа 96. Тэр чинь ерөөхдөө яг эсмэн дээр бол яг нөгөө эрэгтэйчүүдийн чиглэлээр хамгийн анх сурсан хүн байгаа. 70-аад оны үед. Яг гоо. Тэгчээд одоо тэгэл одоо эрэгтэйчүүдийн чиглэлийн имийг байгуулах гал одоо оролдоол идэг бүттгэв. Тэгээ улсын эмнэлгүүдээр байгуулах гэж бүтггүй болохоор сүлдээ хувийн эмнэлэг байгуулаад. Тэгээ ЦЭПУ гэмнэлэг байдаг. Тэгээ анхны эмнэлэг байгуулаад. Би бүр баг бахын мэддэг. Яагаад гэвэл яг манай байрны хажуудлын байранд байдаг байхгүй. Тэгээд гэхдээ би ариун баярын аавыг гэж бүр том болсон байна мэдсэн. Жаахан бахта мэддгүйсэн. Тэгэл бид нар ч яг хүүхдүүдсэн болохоор эрэгтэйчүүд эмнэлэг гинэ гэж мэгэл хажуугаар нь зүгээр өнгөрдөг те. ЦЭПУ юу гэсэн үг гэсэн чи харин нэрний нийлбэр байсан юм бэл. Тийм. Ээж аав хоёрын нэрний нийлбэр. Тэгээ түрүү асуусан чинь ээж нь бол нэмж биш юм бэ. Гэхдээ нэрээ нийлүүлсэн. Тэгээ чи яагаад нэмж болъё гэж бодсон. Тэр тусмаа аавынхаа тал аав чинь ятгаагүй маа. Уг нь бол болохоор ч юм бол өөр мэрэгжлийн юмч байхгүй юу? Тийм үү. Мислийн юм бол. Оо. Тэгээ чи болох юм уу? Тэгэл одоо нөгөө юм үзээд аа. мис зас тал руу бол өгн явж исэн юм. Аха. Гинтлийн мэдлэл рүү орж мараад гээл. Тэгсэн чинь нөгөө аав болохоор ч юм бол яг энэ салбарыг Монгол ер нь хөгжүүлэх хэрэгтэй байна. Зөв яг үнэ. Би ганцаараа барахгүй нэ. Тэгэд ерөөдөө чи одоо сураа ийш ороо гэд. Тэгт аав маань заагаа сургаал. Сургалт юм авсан байгаа зү. Үгүй тэгэхгүй бол одоо юу ч мэдгүй байна. Харин тийм байна. Гэрийн багш авсан юм уу аавынхаа? Бараг тийм бах тий. Тал нь одоо ааваас Яг алтны хажууд гуй шаарлна гэд өдөр тутамд ингээл тэр юм яригдаал ч юм уу сонсогдоод. Гэхдээ эрэгтэйчүүдийн эмч гэдэг утгаар одоо ээж нар октоудаа зөвлөдөг шиг аав чинь чамд тэгдэг байсан уу? Зөвлөгөө өгдөг байсан уу? За минийхөө энийг шамлж угаагаарай энэ төр гэдэг ч юм уу. Бүтэн байл сэрүүн байлг шүү гэдэг ч юм уу. Үгүй. Тэгээгүй юу? Ерхэд бол тийм. Хой амьдрал ярихад жаха марух юм бэ. Мэргэжлийнх болохоор өстөд ярьж өгд юм бэ. За тэгэхээр нөгөө л яг манай юу шиг бидний ер нь үед те нөгөө хүүхдүүдтэйгээ сексийн тухай ярьдаг үуч гэдэг юм ингээл яг л тэр юм бэ те. Тэгэхээр чи энэ бүгдийг ер нь бол яг энийг аав нь хөгжүүлмээр ээж гэдэг юм энэ утгаараа сургалт юм аваад гэдэг мэргэжлээ жоохон өөрчлөөд нэмэлт юугаар ингээл явсан биз дээ. Ерөөхдөө яхад нэгдүгürt юм байгаа юм л да. Нөгөө одоо аавын зөвсөл урч мөн нөгөө сурсан мэдсэн гэж заачж байгаа. Тэнгүүл мэдээж тэр маань тодорхой хэмжээнд очиж ингэ тулж штэ. Тэгээд цаашаа ерөөхдөө яаж сурах вэ гэхээр цаашдаа л урч мөн энэ Оросын энэ андрологийн чиглэл рүү би ингээл очиж уулзч муулзаад ингээл онлайн сургалт юмсаа бол ингээл үргэлжлүүлээ сураа явуулдаг л да. Тэгэхээр ерөөхдөө яг сурцсан гэхэд бас хэцүү. Яг л би одоо хүртэл сураалаа. Нэг тийм 15 жил ингээд сураал байж байна. 15 жил сурчаад одоо тэгээд
өчнөө юм мэдэхгүй л явжлаа. Тийм. Тэгэхээр тэрний ч юм бол одоо яг төгс мэддэг юм угаас бол Монголд байхгүй шүү дээ. Нэг муу арийг сурж ид дахиад нөгөө техник шинжлэх ухаан юм чин шинжлэгдээд хөрслөгдөөл тэгэхээр тэнгууд нь гэж дахиад те. Гэхгүй шүү дээ. Гэдэг. Гэдэг. Японд шал өөрчлөгчдөг байхгүй. Жишээлбэл ийм байгаа байхгүй. Одоо 90-ад оны үед бол нөгөө Viagra-г нийс. Тийм. Тэрний өмнөх одоо тэр нөгөө бэлгийн сулралыг эмчилгээнүүд нь бүгд хэрэг болчихдог байхгүй. Тийм ээ. Тэр чинь бол цоон шин хувьсгал гараад тэгэл нөгөө бэлгийн сулралыг эмчлэх бүх юм чинь Viagra руу явчихж байгаа байхгүй. Өмнөх сурж исэн нь баг хэрэг болчихж байгаа. Тийм. Тэгжсэн чинь одоо усан чинь бол нэг иймэрхүү юм ороод авч байгаа. Нөгөө сайн нэг тестостерон давар яриад л шүү дээ. Тэгтэл тестостерон давраар ийм имжилж болно гэсэн өчнөө олон гараад ирсэн. Тийм. Тэнгүүт нөгөө өмнөх одоо сурцсан юмнууд чинь ер нь их ашиглагдах болж байгаа. Шинээр сурах хэрэгтэй болж байгаа. Жишээлх юм бол одоо энэ тестостерон даврыг биднээс одоо эрэгтэй хүмүүс ихсгснээр юу имжилж болох вэ гэсэн асуудал гараад ирдэг. Тэнгүүт л түрүүн яриадсан шүү дээ. Одоо нэг Япон нэг хүний булчин сулраад таяг бариадсан гэдэг. Тэгтэл ерөнхийдөө бүх булчин тестостерон давар хариуцдаг юм. Тестостерон давар унчаар хамаг булчингууд нь сулраад таяг маяг тариад бүгдийгэд яваад очиж шүү дээ. Ийм гэсэн сайн нөгөө үзээгүй хүмүүс тайлбарлахад миний нэг Япон найз Монголд зөндөө ирчихсэн найз. Тэгээд тэр нь надаас нэг 2 3 ах байхгүй юу. Тэр бүр ихтэй 5 жилийн өмнө энэ удаа тогоож исэн. Гэсэн чи Facebook дээр ингэ бичсэн байгаа байхгүй би эрэгтэйчүүдийн цэвэршилтийн шинж тэмдгийн цэвэршилтийн яг юу юм бэ? Өвчний ямар ч цэвэршилт гэсэн үгтэй тийм өвчин тусаад хамаагүй үе мөчийн өвдөд таяг тулаад явчихнаа. Тэгээд тогооч ажиллагаа хийж чадахгүй нэ. Тэгээд толгой хүн бас цэвэршдэг байна. Тийм. Тэгээд тэрийг ярьчихсан. Тэр нь одоо нөгөө тэр гормонтой. Тэр бол тэр тестостерон давар нь ингэдэг юм. Нэг булчингууд хариуцгано шүү дээ. Тэр энэ булчингуудаас чинь гадна бид нар чинь нөгөө дотор эрхтнүүд чинь мүүд булчин. Тийш зүрх. Зүрхээс гадна судас. Тэр нөгөө даралт хэлбэлзэх асуудал дээр тестостерон хариуцна. Дээрээс нь биднээс чинь нөгөө хоол босруулах замын эрхтэн байна шүү дээ. Ходоод гиз. Тийм тийм биднээс чинь булчин. Хэрвээ тэр булчин муу ажиллах юм бол гөрөлц хөдөлгөөн байхгүй болоод нөгөө хоол маань шингэхгүй. Өтгөн хатаж матаад явж өгөхгүй. За тэрнээс гадна нөгөө давсаг шулуун гэж маань мөд булчин. Шээсээ гарахгүй, баасаа гарахгүй, эсвэл алдаад идэг. Гэтэл одоо тестостерон давар маань өөрөө эстроген давар болж хувирдаг. Эстроген давар чинь энэ бүх үений шингэнийг хариуцдаг. Тэр чинь нуруу хооронд чинь нэг зөөлөвч байгаа шүү дээ. Тэр маань зузаан байх хэрэгтэй шүү дээ. Шингэнтэй. Одоо энэ өвдгөний үе үетэй. Тэр шингэний чинь хариуцдаг байхгүй юу? Тэр маань байхгүй болоод ирнэ. Тэгж ярих юм бол эстроген ч маань нөгөө биднээс юм нүдний чигшлийг бас хариуцсан шүү дээ. Хуурашин, ам хуурашин. Миний нэг найзыг ингэдэг болсон шүү дээ. 50 гараад ирсэн чинь ингээд нулимсыг удирдах чадахгүй. Зүгээр инээж чадчих ингээд нулимс ингээд урсаад идэг. Тэр чинь нөгөө бас гормонтой холбоотой гэдэг үг ярьж байна. Холбоотой. Тэгээд дээрс нь тестостерон давар маань цус төлжлийг хариуцдаг. Тэр ерөнхийдөө бид чинь булчингаас гадна дотор нь яс байгаа шүү дээ. Энэ ясны нэвтрэлийг тестостерон давар хариуцна. Тэгэхээр тестостерон давар унахаар ясны сэрж нүүсдэг. Тэгээд залуу хүмүүс төр болохоор ч юм бол яс нэгт байдаг. Хөгшөрхөөр сэргэждэг. Тэнгүүт л энэ сэргэжээд ер нь аюул амархан хуурахчдаг. За дараагийн асуудал нөгөө тархины асуудал ирдэг. Нөгөө тархийг бас тестостерон давар хариуцдаг. Тэр хүмүүс болохоор ч юм бол нөгөө тестостерон давар чинь нөгөө секстэй холбож яриад байдаг шүү дээ. Одоо бэлгийн хүсэл дуршил гэдэг чинь энэ бэлгэртэн дээр явагддаг, энд явагддаг шүү дээ. Энэ дотор л ерөөхдөө бол секс үсээд байгаа. Тэр энэ дотор тестостерон ажилладаг байхгүй юу? Тэр нөгөө эрэгтэй хүний одоо секс үсэх, одоо ой тогтоол сайжрах, эсвэл нөгөө уургүй, амгалан байх, зөрөгтэй байх бүх юм энэ дотор явагддаг. Тэр тестостерон л энд ажилладаг. Гэтэл тестостерон давар нь унчаар тэр бүх юм унчдаг байхгүй. Өөрөөр л ингээд зүрх болчдөг. Окей, урагшаа ингээл нөгөө дайчин чанар байхгүй болчдөг. Юмаа мартан сан тэгэл явандаа нөгөө зүнэгрэл идэмсэн асуудал яригддаг. Яана. Ямар мартдаг болц. Тийм. Танаа би чи ир хүн ярьж ах чинь. Ялгаагүй шүү дээ бас тийм гормонтой холбоотой шүү дээ. Үгүй ерөөхдөө эрэгтэй эмэгтэй өөр.
Наагүй. Өөр үсттэй ер нь Үгүй. гэхдээ Яг л. яг нь ерөнхийдөө дааврын юм Одоо байна. эмэгтэй хүний Эстес. тестостерон даавар унлаа гэж үзье. Тэгэх юм бол ялгаахгүй бэлгийн ажил хийх хүсэлгүй болчихно. Ахаа. Эмэгтэй хүний тестостерон даавар унахаар булчингууд нь унжаад ингээ хамаг юм унжаад нөгөө давсаг юм уу сам аав бүгд унжаа явчихна. Яна. Я. Тэгээд эмэгтэй хүн ч гэсэн ялгаахгүй булчингийн сулралд орно. Ялгаахгүй ясны сэргэлжид орно. Ялгаахгүй зөнгөрөл явагдана шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ сүүлийн үеийн нөгөө даавар эмчилгээнүүд байгаа. Цэвэрлтийн эмэгтэйчүүд чинь эстроген, прогестероны бэлтгэл өгдөг бол сүүлийн эмэгтэйчүүдийн тэр цэвэрлтийн юм нь эстроген, прогестерон нэмэхэд тестостерон болсон шүү дээ. Оо. Тэгээд тестостерон ер нь хэрэгэлдэг. Тэгэхээр би эр хүн шиг болчихлоо яах юм. Үгүй. Тэр чинь бол нөгөө тун өөрөхгүй. За. Эрчүүдийн тун өөр эмэгтэйчүүдийн тун. Хүмүүсийн цуснд байгаа тестостероны түвшин юм байхад эмэгтэйчүүд ийм хараа ирүүлээд. Нарийн юм аа. Тийм. Амар гоо сонирхолтой юм Тэгэхээр байна гэдэг. жишээлх юм бол би ингэдэг. Ээждээ тестостерон тарьдаг байхгүй юу? Тэгэхээр одоо ээж манд тэгэл одоо бүжиглэл явждаг. Би хүү шиг тариулъя. Амар допинг дуртай. За тариа гэснээс тэгэхээр харин ийм тарианы хэлбэрээр эмийн чанараар одоо витамины тэ зэвэрших эмгтээч эрэгтэйч энэ дааврын бэлтгэл юу юм уулгуулад идэг штэ. Энийг тэгтээ би бол жоохон дэмждэггүй байхгүй юу? Гэтэ ойлголтгүй учраас дэмжихгүй байгаа. Тийм үү. Тэгэхээр дэмжихгүй байх бол нь шаардлагагүй гайгүй юу? Гэхдээ яг энэ ч мөн нөгөө дааврын талаар буруу ойлголттой үед бол уус тэгдэв юм. Чул одоо тестостерон дааврын талаар сөрөг хандлагатай эмчнэр аюух байдаг. Өө төрүүлчхан хорт автор үүсгдэг гэдэг. Шатаанг бол энэ ч нөгөө буруу шинжилгээний судалгаанаас болсон байхгүй. Хаавс 40 оны үед тэр хүмүүс тестостерон тариад өөн чинь хорт автор үүсгээд байна гэсэн буруу судалгаа гаргаад Нобелийн шагнал өгсөн байна. Тэнгүүл сүүлд нь судлаад үзсэн чинь худлаа авч таарсан. Гэхдээ нөгөө тэр хуучны ойлголт нь хിവэрэл явж байгаа. Өөр бүр 80 жил өнгөрчөөд байх чинь тестостерон даавар хэрэглэх юм бол хавдар үүсдэг гэсэн ойлголт ингээ явж лээдэг. Өчнөө олон удаа ингээ нөгөө үүсгэсэн судалгаа хийгээд их нэмэр байхгүй. Тэгэхээр ерөөхдөө биднес хэрвээ энэ дааврыг зөв ашиглах юм бол айгүй ашигтай. Хамгийн гол нь зөв ашиглах хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нэр ер нь одоо миний бие дотор тодорхой хэмжээний тестостероны бас хэмжээ байгаа юм байна тийм үү? Миний дотор бас эстроген байгаа. Ахаа. Тийм. Ерөөхдөө явж тэгвэл тэр энийг бас шинжилгээгээр тодорхойлно шүү дээ. Бас ихтүүлж болохгүй үстэй. Ихтүүлвэл би өстой нөө жинхэнэ эр хүний шинжинд авангаална гэж Чи бүрст амар тарчиж тэгэх юм шүү. Гэтэ нөгөө би тэгэж яг хөө зүгээр би мэдхгүй л дээ. Тэгээд мангарт байж Ер нь бол тэр яг хөө миний сонсч ирснээр эр даавар ихтэх юм бол нөө эмэгтэй хүмүүснөө сахалтай болгох ч юм уу хоолойнд бүдүүрээд идэх ч юм уу ямар хүмүүс ерөөхдөө зовхгүй нэг юм гачин ийм муухай орк болоод идэг гэл эрчүүдийг эсрэгээрээ эмэгтэй даавар нь эрэгтэй даавар нь унаад эмэгтэй даавар нь ихсээд эхлэнгүүтэл нөгөө шалчих нуур шаншаа тэнгууд адаглал хөхмхөн нүртэл эмэгтэй хүн шиг ингээл унжигнаад эхэлдэг ч юм уу гэж хоолой нүртэл нарийсаад эхэлдэг гэл иймэрхүү юм сонсч ирсэн байхгүй. Тэр утгаар асуудаг. Одоо юм байгаа юм л да. Нөгөө ямар хүмүүс тэр тестостероны тийм өндөр хэмжээгээр явуулдаг юм бэхэр нөгөө хүйс солих даамар хэмждэг үед. Тэгэл эмэгтэй хүн байснаа эрэгтэй хүн бол сонирхолтой юм байна шүү дээ. Тэнгүүд л тариал эрэгтэй хүний төвшөнд байлгал байна. Хүчээр. Тийм хүчээр. чи бүр бидэрт өвдөг том мунд шал өөр шүү дээ. Шал өөр болчихсон. За тэгвэл цэвэршилт мэдээж эрэгтэй хүн бас явагддаг байх нь. Насны хувьд эмэгтэй хүнийхтэй ер нь бас ойролцоолох тий. Одоо дундаж наснаас эхэлдэг бах тий. Тэр маань бас тодорхой хэмжээнд бас онцлогтой. Аха. Эрэгтэй хүний нэг онцлог үүдээ. Хэрвээ нөө хүмүүс маань эрүүл байх юм бол тэр нь нэг тохиолдохгүй яваад байдаг байхгүй. Бас. Одоо жишээл одоо хамгийн том жишээ бол манай нөгөө гүйлтийн тамирчин Раднаг уу шүү дээ. Тийм. Гүгээл алт цуглуулаад яваад байгаа шүү дээ. Тийм. Тэр хүмүүс ч бол нөгөө төрөлхийн тестостерон даавар нь мэдрэг чанарын сайн байхгүй юу? Өөрөөр хэлбэл тестостерон даавар их багаас гадна мэдрэг гэсэн асуулт байдаг. Хүлээж авах. Тийм. Одоо нөгөө тэр гормон гэдэг чинь гараад идэх. Тэрийг одоо хүлээж авах гэсэн үг үү? Тэгэхээр одоо юм байгаа шүү дээ. Одоо нэг хүмүүс мэдэн шүү дээ. Жишээл одоо нөгөө Латин Америкийнхан бол халуун цустай мустай гэл нэг тиймэрхүү тестостеронлог юм яриад идэв. Тэгэхэд үзэхээр адилхан л хоёр төмсгтэй эрэгтэй хүн. Шинэлээд үзэхээр тестостероны түвшин яг л адилхан байдаг. Тэрнийг хамгийн гол нь хүлээж авдаг рецептор нь арай өөр ажилладаг. Зөв. Олон байдаг ч. Генетикийн хувьд бол арай өөр. Тэгээ урт богино эднүс гэсэн асуулт яриад идэв.
нэг цаг давтамж гэж юм байдаг гоо. Тэгээд шинэлгээгээр үздэг цаг давтамжинд богино юм байна. Тестостерон сайн ажиллана гэсэн үг. Рецептор нь хийх ингээ гойд идэх гэж юм уу? Рецептор ч юм бол эсийн дотор байдаг. Тийм, тэгээ гойны Биш ээ. Бүх эсийн дотор. Бүх эсийн дотор байдаг. За тийм үү. Тэгэхээр нэг бүх эс дээр очиж тестостерон ажиллана шүү дээ. Тэгвэл түрүүсэндээ одоо тестостерон очиж нөлөөлдгүү эсвэл эргэтнгүүд байхгүй. Тэгэхээр бүх эргэтнүүдийн дотор тестостероныг хүлээж авдаг рецептор байдаг. Зөв. Тэр нь арай өөр ажилладаг байхгүй юу? Би нөгөө Түрүүс шүү дээ. Зарим хүмүүс ярьдаг хүмүүс байдаг. хоол идсэн ч гэсэн таргалдаг хүмүүс байна шүү дээ. Тэр чинь нөгөө генетикийн хувьд бол тэр рецепторууд нь өөр ажилладаг байхгүй. Нөгөө асаахгүй тий одоо таргалах одоо чиг рүү явуулахгүй юм биш Айгүй хүчтэй сайн ажилладаг. Тэгэхээр эрэгтэй хүмүүс цэвэршдэг за тавирсралтын тиймэрхүү юм бас байдаг явагддаг гэж юм байна. Тэгвэл нөгөө эмэгтэй хүн шиг нөгөө нэг одоо эмэгтэйчүүд бид нэр болохоор нөгөө сарын тэмдэг ирдэг ш тэ. Тэр шиг бас эрэгтэйчүүдэд тийм одоо юм байдаг гэсэн үнэн үү? Сарын юм давалгааж идэм юм хугацаанд юм явагддаг гэж бодлоо. Өгдөг байхгүй шүү дээ. Бас л ааш нь хөдөлдөг маягалдаг. Тэгвэл тийм бид юм тий. Ер нь бол одоо эрэгтэй хүн чинь зүгээр унтаал босоод ирэхэд л ингээ үлдэрчтэй. Тэгэл сайн л унтцсан байх юм бол тестостероноо сайн үлдэрлээл маргааш нь сайхан ааштай яваад байна. Муу үлдэрчих юм бол тестостерон маргааш нь ингэчнэ. Тэнгүүт л ерөөхдөө бол тэгэл юмаа мартаж санаал ууртаа болол. Тэр ер нь дүүрэн байх хэрэгтэй юм биш тий. Сайн унтах л хэрэгтэй юм. Тэгээд нөгөө нэг эмэгтэйчүүд нөгөө шалгадаг штэ живж гин үү живээгүй нөө. Нөгөө эрэгтэйгийнхаа юг усан живж гин үү нөгөө сулалч ч суллаагүй нөгөө шалгадаг штэ. Сонсч. Тэгдэг штэ нөхрийгаа тэгдэг штэ. Нөхрийгаа нөгөө доохын нөгөө төмсөг л юм хүмүүс нөгөө төмсгийн гадуур явж байгаад нөгөө нэг өөр хүүхэнтэй юмаа гадагшлуулчих юу гэдгийг шалгаж усанд орохоор нь хөвж гинөө хөвөөгүй та яар сонсчихсан биз дээ. Хэлээ чи. Анхудаа үстэй ер нь сулрахаар хөвөөд идэг. Хүнд байвал доошоо яагаад идэг гэд. Тэгээ нэг ясандаа нэг хардталтай юм тэгж явагдаад яригадаад идэг штэ гадуур. Өө эм чин нүртэл гайхаас уу. Өө истэ. Амьдралынхаа туршлагаас ярьчих шиг боллоо. Гэхдээ харин тийм амьдрал дээр байдаг би мэргэжлийн хүнээс асуух гэсэн чи эм чин нүртэл гайхаад. сайн бид дээрийн царай эм чин Японтойгоо амт гайхаас. Би ингэж сонсч ирсэн нэрээ тэр яаж үржилжээ. Аюу. Осон тийм хаах юм авгаан ингээ харагдаж. Тэгэж чи хаан сулсан чи. Чихгүй байх гэж. Ер нь бол ингэдэг байхгүй. Одоо жишээл одоо залуу хүн байлаа, хөгшин хүн байлаа. Тэр хоёрын төмсгийнх нь алиных нь илүү доошоо унждаг гэхээр настай хүнийх нь доошоо унждаг. Яг бол нэг төмсг дээш нь татдаг булчин байдаг. Тремастер булчир. Тэр нь татхаа болохоор унж болчдөг. Тэгээд нэг уурд ингээд уурд чи хасан шүний төмсгийг бид нар чи нөгөө Японд чи нөгөө халуун аршаа маршаа ингээд орчдээ шүү дээ жааханда. Тийм хам болчихлаад үгүй тийм шүү дээ шам шалтан бид нар тийм 4 5 нас хүртэл ингээд эрэгтэй мэгтэй ер нь хамаагүй орчдөг байхгүй юу жаахан. Тэгээ би бүр гайхчихсан ингээ өвөө нарын төмсөг чи баг өвдөг өрлөө гэж харж байсан. Тийм яана. Амар ингээ тэр нөгөө булчин татах чадвар болчихсон. Тийм бити. Тэгээд ерөөхдөө бол тэр булчин маань ингэдэг шүү дээ нөгөө халуун үед төмсгийг сэрүүцүүлэхэд тул доошо буух хэрэгтэй. Хүйтэ үед татаад дулаацуулах хэрэгтэй. Тэр нөгөө төмс маань дээшээ татцсан байдаг юм хөвгөх. Тэрийн тэгвэл багасгадаг бас орчин үеийн юм байдаг болов уу? Тэр үүнэрх хөвж магадгүй нэ. Залуучдаг бол шууд татчих шүү дээ тэр чинь. Тэр нөгөө Рики бас зүгээр дикс яриа юм уу? Рики Жавес гэдэг Английн юу гэдэг байхгүй юу? Комедиан байдаг байхгүй юу? Тэрний жокн дандаа усанд орсон чи миний төмсг чи амар сунаад. Бро ингээд нөгөө юу лээ Титаникийн нөгөө аврах юу шиг. Нөгөө зав шиг. Зэгдээд бараг дээш нь айсооч мөр юм биш. За тэгвэл бас хотлаар зүйл байсан юм байна. Танай гэрээс өөр имч болсон байхгүй юу? Чийл байгаа юу? Бас сонирхолтой юм. Гэхдээ тэгвэл эрэгтэйчүүдийн одоо нөгөө нэг тэр Viagra гэдэг байгаа шүү дээ. Viagra бас ер нь хор хөнөөлгүй сайн чанартай, шаан чанаргүй нэг бол одоо тэрэндээ дасчдаг. Тэгээд тэрийг хэрэглэхгүй л бол нөгөө хүчрч чадах болчдөг гэх тийм зүйлийн талаар яриа. Тэхүү.
Тэгэхээр Viagra гэдэг маань анх яаж үүссэн бэ гэхээр бол ерөөхдөө нөгөө зүрхэн зориулж үйлдвэрлэсэн байхгүй юу? Тэгэхээр ерөөхдөө зүрхний зориултын юм шүү дээ. Тийм үү? Тэгээд хамгийн гол нь тэр чинь мэдээж ингээд судалгаа хийдэг, клиникийн судалгаа. Энэ юм маань яаж ийж гэдэг. Тэгээд ерөөхдөө бол нөгөө даралт мартыг бууруулаад зүрхний цусан хангамжийг сайжруулж яана гэж судалгаа хийсэн чинь нөгөө хүмүүс нэг юм гомдлоод эхэлсэн байгаа. Яасан мөхөр чинь нөгөө нөхөр нь босоод байна гэдэг. Буухгүй байна гэдэг. Нөгөө юмнээс эмчээ өгөөч гэдэг. Зүрх чинь зүгээр байна гэсэн чи үгүй би тэрийг авъя. Тийм. Нөгөө юмнээсээ өгөөч гэдэг хүмүүс нь аюу дуртай хэрэглэсэн байхгүй юу? Тэнгүүд нөгөө судалгаагаа өөр чиглэл рүү шилжүүлсэн. За энэ юу яагаад энэ доошо нөлөөлөд байна гэдэг. Тэгснээ ерөөхдөө бол эн чинь бэлэг эрхтний цусан хангамжийг сайжруулдаг юм байна. Тэгээд цусан хангамж сайжруулсны улмаас гээд шодон хөвчлөлийг сайжруулдаг юм байна. Тэнгүүд нөгөө маркетинг өөрчилчихгүй. Ингээд зүрх судасны амар олон юм зарж ирсний оронд хөвчлөл сайжруулдаг гэдэг юм зарчих юм бол энэ тэрбумын ашиг болох юм шүү дээ. Тийм. Тэр чинь зүрхний юм байхад зарагдчихснаас хамаагүй их зарагдчихсан шүү дээ. Тийм. Ерөөд бол дэлхийн дээр анхны юм болчихж байгаа юм чинь. Тэгэл мөнгийг бол зүгээр ингээл болчихж байгаа. Гэхдээ одоо ерөөхдөө яаж шилдэг юм бэ гэхээр мэдээж хөвчрлийн асуудалтай хүмүүс төр уулгана. Тэр судсын тэлж өгөөд цусан хангамжийг сайжруулна. Дээрэс нь нэмээд юун дээр ашиглаж болд юм бэ гэхээр төрөө уулчхаан үрслийн эмчилгээнд дээр аль биесээр ашигладаг. Тэр нөгөө төрөө уулчхаа чи өөрөө цусан хангамжийг муутай им орж өгдөг юм. Хэмжлэгийн тулд Viagra уулгах юм бол цусан хангамж сайжирдаг. За дээрэс нь одоо давсгны асуудалтай хүмүүс байдаг. Өөрөөр ойрхон шийгээд давсгны цусан хангамж нь муудаад одоо шээсний асуудалтай болсон хүмүүс байна. Тэгэх юм бол Viagra уулгах юм бол давсгны үйл ажиллагаа сайжирч байгаа. Нөгөө уламжлалт болсон нөгөө зүрхний асуудал дээр бас л хэрэглэнэ. Гэхдээ зүрх судасны нитроглицерин гэдэг юм хэрэглэж байгаа хүмүүс төр хамт хэрэглэдэг байхгүй юу? Яагаад гэвэл нөгөө Viagra чи өөрөө судас тэлээд даралт бууруулдаг, нитроглицерин даралт бууруулдаг. Яг хоёр адилхан үйлчлэлтэй юм хэрэглэнгүүл амар хүчтэй даралт бууруулдаг. Тэгээд ерөөхдөө бол асуудал үүсгэдэг учраас нитроглицерин гэдэг зүрх судасны юмтай хамт хэрэглэхгүй. За дээрэс нь бас өөр юун дээр Viagra хэрэглэж болдго юм бэ гэхээр бол турх сонирхолтой хүмүүс төр. Тийм үү? Бид нар эмэгтэй хүн ч гэсэн үү? Яг тэгвэл нөгөө Viagra маань өөрөө судас тэлж шин судас үүсгэх чадвартай байна. Тэгэхээр айгу урсгал сайн. Тэгэхээр ерөнхийдөө өөхөн дундуур шин судас үүсгэхээр маань турхад нөлөөлчдөг. Өөх хайлуулахад нөлөөлнө. За дээрэс нь дуршил хүрээд бүр балахгүй юу? Viagra маань зөвхөн судас тэлж байхгүй юу? Тэгвэл юун дээр чи хүмүүс Тэгэхээр тэрэн дээр бол бэлгийн дуршилт ерөөсөн ямар ч хамаагүй. Тийм үү? Viagra уучихгүй гэдэггүй юу? Тэгээд ерөнхийдөө Viagra уусан хүмүүс дээр бас нэг тохиолддог нэг тавгүй зүйл нь нүүр нь лухшаад идэг. Хамар нь битүүрдэг. Яагаад бол энэ хэмээн судас тэлждэг байхгүй юу? Зөө. Хамар нэгэ битүү болдог нөгөө сайстын хэсэг нь зузаараад ирэх юм биш үү тий? Дээрээс нь ус ингээд толгоо өдөж болно. Яагаад бол энэ хэмээн судас бас тэлждэг учраас. Тийм хаван үүсгдэг. За дээрээс нь бас нэг судалгаа байдаг. Тийм тэр маань юу гэхээр бол одоо Viagra хийгээд тогтмол сексийн ажил ордог нөгөө ахмад хүмүүс байна шүү дээ. Тэр хүмүүс маань Альцгеймерийн өвчнөд тусах магадлал нь хамаагүй бага байдаг гэж. Яг нөгөө тархины цусан хангамж сайжруулдаг байна шүү дээ. Тийм байна. Тэр Альцгеймертгүй гэвэл Viagra уугаад секс хийгээд байгаа өвнөр хамаагүй сайн байдаг гэсэн. Яана. Гэхдээ эмээ уухгүй байхаар юу гэнэ чи. Тэр Viagra гэдэг маань бол уумар санагдав. Тийм эмчилгээний зориулт төр аюу олон юм дээр ашиглаж болдог. За жишээлх юм бол бөөрийн дутагдлын үед бас ашигладаг. Өөрөлд бөөрийн дутагдлд орохгүй бол нэг диализийн аппарат нь орж байгаа хүмүүс шүү дээ. Тийм хүмүүст уулгаад их юм бол нэг бөөрийг бас эмчлэх талтай судсан тэлдэг. Тэгээ эн чинь нөгөө нэг дасал болгочихгүй юу? Ялангуяа сексийн хувьд тэр чинь одоо Viagra-га уухгүй болохоор нөгөө юу эрэхтэн босгоо болчдөг, дасал болчдөг ирээд. Харин хамгийн гол нь ямар хүн Viagra ууж байгаа гэхээр бол өвдөх нь ажиллахгүй байгаа хүмүүс шүү дээ тийм. Гэтэл нөгөө хөвчрөл байхгүй болно гэдэг чинь бол ангаахын үүднээс эн чинь шигдээс байхгүй юу? Нөгөө цусны эргэлт байхгүй болчихсон. Чи бол тамхи хэмэх татаа чихрийн шижингийн улмаас. Тэгтэл тэрнийгээ амжилтгүй байгаа байхгүй юу? Тэгээ тэр байдал нь хүндрээд яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол хөвчрөлийн асуудал үүссэн бол ном журмаараа тэр маань эмчт хандах хэрэгтэй байдаг. Гэтэл манайхан эмчт хандахгүй дураараа жижиг зүрх судасны юм авч явчихдаг юм шүү дээ. Тэгээ яаж яхад нөгөө амар өндөр тунтайг юм авчдаг. Тэгээ хит өндөр тунтай уухаар ч мэдээж даралт нь унгаана. Нүүр мөр лугшина. Viagra хэрэглээд үр дүн гарахгүй байна гэсэн асуудал бас барьдаг. Тэр маань яагаад юм бэ гэхээр бол тестостерон унтсан хүмүүс тэгээд идэв. Асуудал нь тэр юм биш. Тийм, тестостерон байж Viagra ажиллах хэрэгтэй байхгүй юу? Зөв. Нөгөө тархинаас амтас X юу өгөхгүй юм биш үү те? Одоо ерөнхийдөө бол ингэдэг нөгөө бэлэг эрхтэн дээр ч юм бол нэг судас тэлэх процесс гэж байна.
Тэрэн дээр нэг нитрик оксид буюу азотын эсэл гэдэг бодис байж иж суц тэлж явагддаг. Тэрнийг үүсгэх процессыг тестостерон хариуцдаг. Тэр тестостерон байхгүй бол нөгөө азотын эсэл үүсэхгүй. Тэгэхээр суц тэлтийн процесс ер нь явагдахгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө Viagra маань дангаараа ажиллаж чаддаг. Бүр хүндэрсэн байдал одоо би тэр эмчлэгтгээс одоо өнгөрсөн гэсэн юм биш үү те? Үгүй. Ирд бол нөгөө тестостерон унтсан хүмүүс дээр Viagra өгөөд Viagra ажиллахгүй байхгүй юу? Тэгэх юм бол биднээс тестостероныг тарьжгаад уулгачих юм бол ажиллана. Тэгвэл ариун баяраар Viagra-ныхаа тунг тааруул бичүүлээ. Ямар ч юм. Би Viagra гингүүд зүгээр автоматар л ерөөсөө л бэлгийн ажиллагаанд хэрэгтэй л түлхэгцийн зүйлэл гэдэг автомат ойлгох. Тэр маань зүгээр л судалж байхгүй юу? Энгийн судалж. За тэгвэл одоо бас нэг сонирхолтой нэг сонирхолтой ч гэх шиг хүмүүсийн хангалга. Ирчүүд гар хангалга гэдэг чинь. Тэр чинь одоо нэг ясандаа механик аргаар тэр цусан хангамжийг ажилуулж өгч гин гэсэн үг үстэй. Цамдэрлийг цочроож гин гэсэн үг тийм. Тэгээд тэрэндээ бас донтчихдаг. Тэр бас муу бах тий. Наа чи манай Японы юу штэ одоо уртаа барьдаг урлаг штэ. Бүгд тэгдэггүй. Үгүй ер нь ингээд би энийг гайхчихсан байхгүй энэ бол тий ингээд байнга байх ёстой юм шиг манай Японд бол яригтаад идэг ангитай ярьждаг ингээд эрэгтэй хүүхдүүд штэ. Тэгээд би бүр Японы ангийн хүүхдүүдтэй ярьж байгаа юм шиг уяадан байх та тий. Та нар 7 хоногт хэд саатай ингэ асуусч бүгдээ шоконд орсон бүр. Юу ярьж тэгдгийн бэжний худлаа юу? Үнэхээр тэгдэггүй юм уу? Манай монголчууд саадгүй маадгүй. Монголчууд уу? Тийм уучлаарай гэд. Тэгэхээр шүү дээ энэ дээр чинь нөгөө бас соёлын ялгаа байна. Бас тэрийг чинь нөгөө жаахан одоо наадаа асуудал чинь аль хэдийн Японд чи одоо зүгээр штэ сааж байгаач те гэсэн одоо бүр жараа манайхан бол ерөнхийдөө нэг юм ичимхий ч юм уу тэг ичимхий нэрлэхгүй. За тэгэхээр ер нь бол нэг альва асуудал чинь нөгөө сайтай муутай. Тэгэхээр биднээс ямар хүмүүс дээр нэг гар хангалга хий гэсэн зөвлөгөө өгд юм бэ гэхээр бол одоо ч нэг уурхайн ажилч хэлдэг байхгүй юу? Чул одоо 27 хоногор ингэ явцдаг. Эхнэр байхгүй. Тэнгүүл нөгөө үрийн шинэ тогтмол гадагшлуулахгүй болохоор түрүү уучгаан зогсонгол үүсдэг. Нөгөө шингэн гадагшилдаг. Тэр маань нөгөө түрүү уучгаан үдэлээд муугаар нөлөөлөө. Түрүү уучгаан зогсонгол яванда шохоожл мохоожл чулуун мул үүсэх гэдэг. Тэгэхээр эмчилгээний журмаар 7 хоногт нэг удаа гадагшлуулж ий. За цэргийнхэн ч гэсэн бас тиймэрхүү зөвлөгөө өгж болно тийм. Тэгээд ерөөхдөө хоригдлууд дээр бас тиймэрхүү асуудал яригдана. Тэгэхээр нэг юм байдаг хгүй нөгөө тестостерон давар ингээд секс хийхгүй болохоор ингээд тодорхой юмд хоригдлогдоод хүсэл төрөөд нь штэ. Гадагшлуулахгүй болохоор нөгөө хүмүүс чинь зааш нөлөөчдөг. Яа элдв бензин гэмт хэрэг мэрэг болохгүй юм хийж гэдэг. Тэгэхээр ерөөхдөө бол ингээд гадагшлуулж. Бас л ууртай нөгөө юу тогшин болоо тий. Тийм. Тэнгүүд л нөгөө талын бас сөрөг тал байгаа тий. Тэгэхээр сөрөг тал маань юу гэхээр бол нөгөө хүмүүс маань ингээд донтоо тогтмол хийгээд их юм бол эмэгтэй хүнтэй секс хийж чаддаг. Тийм гэсэн. Манай Япончууд. Тийм. Яагаад гэхээр нөгөө эмэгтэй хүний өтрөө гар хоёр чинь бол хоёр өөр юм байгаа шүү. Өөр байгаа. Тийм. Ачин маш чанга. Маш чанга. Тэгээ өөрөө дуртайгаар удирдах чаддаг тийм. Дээрээс нь одоо секс хийхийн тулд тэгэл нөгөө эмэгтэй хүнийгаа панаалт нь хугацааны асуудал байна. Тийм романтик одоо асуудал яригдэн шүү дээ. Тэгээ одоо уулганы сексийн урдлах янз бүрийн одоо нэг романтик юмнууд байгаа. Зүгээр ингээд товчлоо явчих واخгүй. Тийм байна. Зардаггүй. Зардаггүй. Тэгээд тэр ихэд секс хийж байгаа үчин тэр чинь бол зөвхөн өөрийгөө бодохгүй шүү дээ. Бас нөгөө эмэгтэй хүнийгээ яаж жаргах вэ гэдэг бодно. Гэтэл ихэд нэг хувиачсан болчихсон. Тийм байна. Бас нэр хүндийн юм уул нь яваад байгаа. Би өөрийгөө жаргах болоо өөр хүнийг бодохгүй гэсэн тиймэрхүү болчихсон. Тэгэхээр харин бас өр нь бол бас тэр муу юутай байгаа байхгүй үр дагавартай. Тэрэндээ донтох. Тэрэндээ дасах. Гар нь л хүчээ алдчихгүй л бол одоо ч сүүлийн үед ч юм тийм ингээл хичээлээ хийгээл шалгалтандаа бэлдээл бүглэхийн оронд зүгээр чат GPT-гээс асуугаад хуулаа бичиж гэл нэг хэлбэр чиж байгаа шүү дээ тийм. Тийм хэлбэр юм сурчдаг. Тийм. Гэтэ ингээд идэг штэ. Одоо би нөгөө нэг теннис тоглож байгаа гэх тий. Тэрэнгүүт спортын бид нар яг тоглоомоор ингэж ярьдаг. Гэтэ үнэн худлыг бид нар ойлгохдаггүй. Гэтэ хуучны югаар бодохоор нөгөө спортын ямар нэгэн амжилт гаргамаар байвал ирчүүдийг секс битгий. Тэр нь нөгөө нэг яг бүхчүүдийг нөгөө юун дээр гаргадаг штэ.
Британых нь өмнө нөгөө нэг гал үсгэн гэдэг билүү. Тэгээ явуулцдаг ш гэр бүлээс нь хол. Ягаад гэвэл секс чинь гэж үздэг байсан гээд. Эмэгтэйчүүдийг болохоор эсэргээрээ секс хийх юм бол тэр хүн улам ирч хүчтэй сэтгэл санааны хувьд амар ингээд ихтгэлтэй ч юм уу ингээд спортын өмнө амжилт гарах боломжтой ч гэдэг юм ингэж үздэг гэж тийм байх уу яг. Ер нь тэгдэг юм байна. Үнэн тий. Тийм харин. Тэгэхээр ийм байгаа бол нөгөө энэ секс гэдэг чинь бол эрэгтэй хүний хувьд бол тайвшруулахгүй юм. Тэр нөгөө их нэртэй байна гэдэг чинь бол ихнэрээ тэрэл ингээл одоо нялуурал те эрхлээл тэнгуут л нөгөө окситоцин гэдэг аз жаргалын даавар ялгараад байдаг. Секс эдүүс ихээр. Тэр нөгөө хүн чинь ямар ч тийм байлдах сонирхол байхгүй болчих шүү дээ. Аз жаргалтай байгаад юм. Тийм. Тэмцээн гэдэг чинь бол нэгс нүдэн гэсэн үг. Тэг жаахан ааштай болгоод тий ууртай болгоод агрессив нэг болгож. Тийм. Өөрөөр хэлбэл нөгөө тестостероныг хоригдлуулад идэг. Нөгөө аз жаргалын дааврууд унаад идэг. Тийм байна. Тэгээ тэрнийг авчид дайнд буюу спорт ингээд гарга гэдэг байхгүй юу? Тесрэлт өгөө. Тэгсэн мөртлөө яга эмхтэн хүн болохоор аз жаргалтай байж болд юм бол тэгээд спортод амжилт гаргана гэж үздэг юм бол бас л уул нь дайчин ууртай өлсгөлэн хангарын юм байвал зүгээр юм шиг. Яг тийм бол онцлогоос болд юм бол хүүсний хамаагүй юм биш үү? Зүгээр худлаа яриа бол хамаагүй тийм. Ерхэд бол яг та яг хичүүдээр бол ерхэд яг тиймэрхүү спортын зүйлөө яваад тийм. Яг одоо тэмцээний өмнө бол жол хорж байгаа. Тэгэхгүй бол өөрийнхөө ингээд хамаг тестостерон ингээд зарцуулаад угаасаа ингээд тестостерон чинь зарцуулдаг гэдэг юм. Өөрөөр нөгөө эрэгтэй хүмүүс маань ингээд шинжин удаж явах тестостерон үйлдвэрлэлээ. Үйлдвэрсэн тестостероноо өдөржин ашиглана. Ажил хийн, секс хийн тэгсээр оройн унгачдаг. Тэгээд багцсан тестостероноо унтаж дахиад ихсгдэг. Тэнгүүт л нөгөө тестостероноо унгачдаг. Яг тэмцээний үед нүүд нь багсчул. Тийм байна. Бас ашиггүй. Дээрэс нь секс хийхээр ингээд тайвшрал өгөх хэрэгтэй. Тэгээ хамаг юм тайвширчдаг. Мэдрэл нь тайвширчдаг. Тэр нөгөө эсрэг одоо тамирчин нэг хөөхөр харагдаад тий муудалцгүй гэл. Зөөтэй сонирхолтой байна. Тэгэхээр өөр Томоко чи түрүү юу асуух гэсэн бэ? Надад би бүр ингээм амар урдуур нь амар их юм асуугаад санагдчихлаа, санаа зовчлаа. Гэтэ надад ишээ зөндөө юм байна. Тийм үү? Малуугийнхаа юмыг асуумаар ингээ бодлоо гэдэг байхгүй юу? Одоо эмэгтэй хүний биений юм ирэх чинь тий одоо Beauty Japan дээр ирсэн юм чи асуучих. Бадаг гарах энэ төртэй шууд холбоотой байдэн шүү дээ тий. Эрэгтэй хүний арсыг юу удирддаг вэ? Санил тестостерон даавар. Адилхан л ахна шүү дээ. Тэгэхээр нөгөө ийм байгаа нөгөө бэлгийн боожлог явагдаад эвх гардаг шүү дээ. Тэр маань яадаг гэхээр нөгөө тестостерон даавар маань тосны булчирхайг хитгэх хүчтэй ажилуулдаг хэлдэг. Тэнгүүт нөгөө тосны булчирхай нь маш их хэмжээний тос үйлдвэрлэдэг. Тэгээд нөгөөх нь бүглэр нь бохирдно гэсэн асуудал яриаддаг шүү дээ. Тэгээд ням бактерийн хоол орчин. Нөгөөх нь сайн цэвэрлэхгүй бол ингээ нэг асуудал үүснэ гэдэг. Тэгээд дээрэс нь одоо нүүрний унжилт ч гэсэндээ ерөнхийдөө бол тестостерон даавар унтсан байх юм бол нүүр унж шүү дээ. Гурвалж үүснэ. Тэгэхээр нөгөө эрэгтэй эмэгтэй хүн хоёрыг харьцуулахаар эмэгтэйчүүд нь арчлаалдаг. Ер нь л унжиж гадаг. Тийм. Эрчүүд нь бол яг тэгэл ингээл одоо тэгэл бараг уваахгүй ингээл гүгэл явждаг. Арай гайгүй явагддаг шүү дээ. Тэр тестостерон даавар нь унчих юм бол тэгэл хүчиж. За тэгвэл ер нь л тестостероны тариулъя, Viagra яа. Унжилтын хувьд бол тийм. Гэхдээ эрэгтэй хүн илүү эмзэг харьцтай юм шиг харагдаад идэв шүү дээ. Үгүй харин ч амар байдруу биш үү? Үгүй. Ширэл гэсэн үг шүү дээ. Ширэл. Агуу одоо нэг амар ингээ баттай хүмүүс Japan-д эрэгтэй хүний гоё бага сайн бүтээгдэхүүн юу юм байдаг уу тий? Уулан байгаа би одоо гаргаад ирээ зөө. Чи гаргаж ирчээ. Би тэгвэл эмчээсээ нэг ийм асуучих. Гоо сайхантай холбоотой юм. Тэгвэл миний гинэ. Эрчүүдийн та нарын үйлдвэрлэж байгаа нөгөө үрийн шингэн гоо сайханд яг нөлөөтэй юу? Одоо нөгөө яриа байдаг шүү дээ. Нүүрэн дээрээ зүрхчих. Арцэг гоё юм, цайр маяр. Залиг. Сайхан болно гэдэг шүү дээ. Үнэн үү? Худлаа тий? Ерөнхийдөө нөгөө үрийн шингэд байгаа шүү дээ. Тэгээ үрийн шингэнийн найрлах чинь бол ихэнх нь ус гэдэг ойлгомжтой шүү дээ. Тэгээд жоохон хувь нь нөгөө эрблигисмис, фруктоз гэдэг янз бүрийн уур муур гэсэн шиг юм байгаа. Тэгээд бүр үсч байгаа бол тэгэл ууж болох л байна. Тэгээд үсч байгаа бол нэг бол дэглэн барьмаар явлаа. Тэрнээс ер нь юу биш те? Ач холбогдолтой зүйл биш үсттэй. Худлаа те?
Ирчүүдийн худлаа залиг малиг гэж гэдэг гисэн гэдэг байхгүй юу? Худлаа эцтэй. Тийм одоо тэгээ нөгөө Дүрэндээ түрхэхээр энэ төр гээд өсөж өгч байгаа хүнд бол хэрэгэл болох байх л та. Түүнээс ерөөхдөө бол хоол идсэн хүнд одоо ямар хэрэг байх. Хоол унттайгаа үнд тэрвэр чи ах уу гэдэг. Тийм. За тийм байна. Тэгэхээр ирчүүдээ тэр эмэгтэйчүүдэд залиг малиг битгий зовоогоо тий сайн мэн одоо тэр тусмаа ингэж яриад байдаг хгүй. Залуу хүнийхийг яах юм бол чи барыг залгууч нь басууч. Үгүй тий. Айстэ. Ер нь бол юм байгаа юм л да. Тэр чинь бол нөгөө хаашаа орох зөрүүлтэй үлээ тий. Тийм шүү дээ. Яг гүн. Зөрүүлтэй газар нь л оруулах. Ингээд нэг тал гаргалаа шүү бүсгүүчүүдээ. Nice зүг яг гүн. Тэгээд бас нэг би яа гэдэгтэй чамайг байцаах юм маш их байна. Энэ эмэгтэй чинь бүр бок аваад ирж байгаа юм уу? Эрэгтэй хүнд хэрэгтэй юм байна. Эмэгтэй Эрэгтэй хүн яхаараа бок хэрэгтэй. чи яхаар хэрэггүй тий. Бовор боко. Эрэгтэй хүн хэрэг боо гэдэг. Эрэгтэй хүн чинь бас амьдртан байгаа зү. За бүр түүц ажилуулдаг биш үрээд ирлээ. Ер нь ингэж. Гэтэ beauty cosmetic Beauty Japan cosmetic бараа бүтээгдэхүүн үнэхээр nice шүү. Мэдгүй ариун баяр ер нь бол тий яг энэ дээр юм уу? Чи нөгөө гэртээ ягсан дэр бол манай эхнэр л миний нүрийг арчилдаг. ийм болохгүй шүү дээ. Тийм ээ тий. Энэ чинь нөгөө Skin Life гэд манай Японы одоо 60 гаруй жил болж байгаа брэнд байхгүй юу? Үнэтэй савн болохоор бүр 100 жилийн жил гаруй төвхтэй компани. Энэ болохоор нөгөө яг шилжилтийн наснаас те эхлээд одоо батах гарч байгаа хүүхдүүдэд айгуу гоё юм биш үү? Тийм тус одоо нөгөө тусыг аваад нөгөө ням бактери одоо нөгөө батханы их үүсэр болдог ням бактерийг устгадаг. Гэхдээ хэтэрхий хуурай болохгүй тусыг авахгүй гэсэн тийм. Жортой юм комбэ тий. Зүгээр манай ариун байрт эргэжтэйчүүдийн гоё юм санал болгооч. Энэ болохоор одоо эргэжтэйчүүдийн чигшүүлэгч. Сикатай гүн чигшүүлдэг. Тийм баха. Тий басан шүү дээ тий. Эрэгтэй хүнд чинь Beauty Japan-ын тэгээд бас 30% хямдрал зарласан байна шүү дээ. Тий. 30% хямдрал санагдах юм. Гэтэ 30% хямдрал энэ цацагтахад байхгүй шүү дээ. За тэгэл яах вэ? Тий энэ шүтний оож байгаа зарим хүмүүс нөгөө эмэгтэй хүнд хэрэгтэй юм байдаг гэж одоо тий. Үнэндээ бол ингээд ноос нуулар би нөгөө шүп мөбний нэгээр бас угаадаг. Зарим чи шүбээ өөрөө угаач тийм үү? Тийм зүйлгэнд үгдэх. Би сая нөгөө нэхийн шүп бидэн шүү дээ. Тэр энийгээр угаасан чи юу хиймд өгснөс гоё явсан. Илүү яаж хатаах вэ? Зүгээр хавтгаа ингээд нөгөө дэвсээд энэ хараа энэ шүү дээ. Одоо энэ хэрэгтэй. Энд чинь нөгөө юу шүршдэг нарны тос. Эрэгтэй хүмүүс чинь нарнаас хамгаалах нүрээ хамгаалах чинь юу нэг гоё юм ярих уу? төвчмээр энэ. Энэ ер нь бол нарнаас нүрээ хамгаалах хэрэгтэй байл шүү. Тийм шүү дээ. Эхнэртэй загнуулжсэн. Говир руу яваад. Тэнгүүтэл би борломоор ингээд нүүрэн дээр 9 тос түргээд өсөн дээр хитээд. Oh my god. Чи яаж ийна? Орос сургуулийн хүүхэд яг ч юм бол одоо бас цагаан царайтай биш нь тий. Иршүү бор царайтай болох сонирхолтой байдаг шүү дээ. Тэгээд ерөөхдөө юу нүүрний тост мос түргээд нарны хичээд ингээд амар гоё энэ ч гэсэн гоё ингээд гоё шингэн ерөөхдөө бол тэгээд цацлаг нь гоё нарийн баг тий. Жахан сэгсэрч байгаад. Сайн энэ гар дээр нүүрэн цацмааргүй л тий. Үзэхгүй. Тийм. Өө тийм би. Гэтэ зууралтахгүй л байвал. Нарны зууралтаад хаа төвхтэй надаа. Энэ зууралтахгүй. Одоо тэгсэн чи одоо тэгэл чи зургатаар гаргаж байгаа юм чи нүрээ арчилж ий гэл одоо тэгэл арчилдаг болж байгаа. Яг зөв. Тийм. Гэхдээ манай ариун байр гоё. Солонгос болгос ч юм бол амар арчилт юм л шүү дээ. Үгүй пудр мүдр түрхээд хөмсгөө засуулна шүү дээ. Тийм. Энэ өнөөдөр эрэгтэй хүмүүс харьцангуй их үзэж байгаа ах гэж одоо. Тийм шүү дээ. Би ийм их хэрэгтэй мэдээлэл өгч байгаа. Тэг гоо сайхны мэдлэг өгөхөд нь штэ. Үнтэй юм цөөхөн удаа хэрэглэхгүй хямдхан ч гэсэн хамаагүй өдөр тутам хэрэглэх юм
айгүй чухал. Тэгээд мэдээж одоо чанартай байвал сайн, боломжийн үнэтэй байвал сайн, заавал үнэтэй юм авах шаардлага олон тэг үр дүн. Тийм одоо өдөр тутам одоо нөгөө юу тий чигшүүлэх хэрэгтэй, нарнаас хамгаалах хэрэгтэй, бохирдол нь угаажих хэрэгтэй. Тий энэ гурав. Баярлалаа. Манай Улаанбаатар хот чи юу вэ? Нүүрсний утаа, машины дортог мортог гэдэг л. Тэгээд одоо дээрэс нь хаврын авсар болоод баахан шороо хийсээ. Тэгвэл нүүрэн дээр ингээд баг болчиход байгаа шүү дээ тий. Яг вэ. Тэр юм цэвэрлэхтэй мөлий шүү дээ. Тийм. Тэр шиг тэгвэл доод нүрээ эргэжтэйчүүд бас арчил цэвэрлэх ёстой тийм ээ юм чи. Тэгэхээр тэрийг заавал тий хоёрдугаар нүрийг арчил цэвэрлэхийн тулд энэ чинь маш ариун цэврийн асуудал байх ёстой зүйл байхгүй. Манай эрчүүд чинь одоо нүрээ арчилдгүй, тоодгүй гэхээр би бас яна доотгоо яат юм бол гэдэг шууд бодол орж ирж байгаа байхгүй юу. Гэхдээ яг би нөгөө эмгтээчүүд бид нар болохоор нөгөө янз бүрийн бодис савнгаар нөгөө угааж болохгүй гэдэг юм чинь нөгөө хориглоод би нэг тэгж баларж исэн байхгүй. Хитрхи ариун цэвэр ийдсэн чинь балраад тэрэн шиг бас эрэгтэй хүн тийх үү. Хитрхи өөр бодисоор ч юм уу савн юмар угаа цэвэрлээ бас хитрхи эмзэг хэмжээний бактери байж ах хэвээр. Айгу эмзэг тийм учраас нөгөө айгу pH нь айгу тийм сул юмар угааж цэвэрлэж ах хэвээр. Тэгэхгүй бол нөгөө заримдаа маань ч бас нэг яруу ширүүн юмар угаацсан юмс орж ирдэг. Нөгөө safeguard дээр ингээ угаа уддаг. Юугаараа safeguard. Safeguard гэдэг 99.9%. Ням бактери устгадаг. Гарын сан байна шүү дээ. Тэрүүгээр угаачаад идэв хэвгүй. Тэгээ нөгөөх нь хашлаад улаан болсон хүмүүс орж ирээд. Өөрхөдөө. Тэр ерхэд бол нөгөө эрчүүд зориулсан одоо энэ бэлгэрт угаадаг шингэн савн бас байна үстэй. Байгаа шүү дээ. Энэ байгаа шүү дээ. Эднийх оруулж ир зарах хэрэгтэй юм байна. Эрчүүд зориулаад. Тийм, эрчүүдэд зориулаад бас тэгтээ мэдээж тунг хэтрүүлж болохгүй ч гэдэг юм юу гэдэг тийм. Яг тэгвэл жоохон тэр бактери байж ах хэвээр ингэнэ. Би бүр хитрхи цэвэрлээд би бас буруудчихсан байхгүй юу. Тэрнтэй адилхан эрчүүдийнх ч бас тийм хитрхи цэвэрлсэн байхгүй би бараг л хамаг ихтэй бактери байхгүй болсон шүү дээ. Тийм, бараг дэлгэж байгаа дэлгэж тавих нь холгүй тгий цэвэрлдэг гэсэн. Муухай санагдаад. Тийм ихтэй хүмүүс бас тэгстэй. Мөөгөн зүр энэ төр үсэх юм шүү. Тийм. Ерөөсөө мөөгөн зүрдөө дунна маш их хуурайшин балардын бил. Зүг. Тэгээ нөгөө энэ дэр ч нөгөө ашигтай бактери байгаа шүү дээ. Тэгвэл ашигтай бактери нь байхгүй болонгууд л нөгөө мөөгөнцөр эзлээс өвчдөг. Тэр чинь бомб баяраад оо яа. Тэгээ өрсөлдөх юм байхгүй болчихоо тийм. Тэгэхээр ашигтай бактери нь байх юм бол мөөгөнцөрөд арангуулдаг гэж байна. Хүмүүс сүүлийн үед би нэг ганц сүүлийн ярих юм зөндөө л уулна. Нөгөө хүмүүс хэвлэл мэдээлэл нь тэгээд идэм үү? Бараг монголчууд бараг бостой ихийнхэн тэмбүү тусцсан юм шиг хүмүүс ярьдаг болсон шүү дээ тий. Тэр нь худлаа ихтэй. Би бол идэхгүй. Бүтэн орон нутгийг энэ амар хувь амар өндөр хуваар хийлгээд тий. Тэгээ ерөөхдөө биднес чинь нөгөө ингэдэг маань дээр үзүүлж байгаа хүмүүс чинь хөвчтэй ингээд тусны шинжилгээ өгдөг. Давхар тэмбүүнүүдийг үзчихэд. Тэгээд нэг тийм илбэг тохиолддог шүү дээ. Тийм байлгүй тий. Тэгэхээр ерөөхдөө юм байгаа юм л да. Нөгөө чи үнтэй санаа зовоо. Ашгүй. Тэр чинь одоо нөгөө юу хий? Өвчнөр ингээд нөгөө нэг зоригтой юм хийгээд шүү дээ. Тэр нь бас яг чимээгүй тахал шиг те юу аюултай л да. Гэхдээ яг тэ тэр маань бас нэг талаар одоо юу байсан ч магадгүй л да. Одоо жишээл хүмүүсийг одоо бэлгийн зам өвчнөөс айлгахын тулд тийм мэдээлэл өгсөн байж магадгүй. Тийм. Тэ ерөөхдөө бол битгий бэлгийн зам өвчин таргаасаа. Одоо яс дэг журамтай байлгах бас жоохон айц төрүүлж тоглолт хийх гэдэг нь шүү дээ. Тэр ерөөхдөө хүмүүс чинь нөгөө тэмбүүнээс айгаад бэлгэвчтэй харьцаад ах юм бол тэр өвчлөлт дархалтанд зогсож шүү дээ. Тэгээд бид гурвыг зэмлүүл яана. Яагаад айлгаж исэн нууцыг дэлгээд тайвшруулах гэдэг. Тэгээд ерөөхдөө бол нөгөө яг бэлгийн зам өвчний дархалтаараа үзэх юм бол үндэ бол Монгол маань гэдэг бусдаас нэх илүү гарц юм юу ч байхгүй шүү дээ. Одоо ч одоо Америкчуудын энэ юу статистик байгаа байхгүй юу? Тэрэн дээр бол Америкчууд нь өөрсдийнх нь бол одоо бэлгийн зам өвчлөл амар их болчлоо өмнөх жилүүдийнхаас гээд зарлаад байгаа. Тэр өвчин авсан хүмүүсийн тоог нь үзэхэр чинь манай Монгол улсын хүн амаас их юм явж. Оо тийм. За Америк яваа. Явах гэдэг нэ. Ихтэй явах гэдэг. Ихтэй тийм би бол яг арай биш бараг
оюутны 4-ний нэгчлүү 3-ний нэгчлүү арай хэтэрхий тоо хийлээд байсан. Тэгэл хөдөө орон мутгаар гэж амар тийм юм явагдаж тийм ч мэдээ сонссон л илгүүтэй. Тийм. Тэгэхээр ерөөхдөө бол яг хэвээр нөгөө эн чинь бас зүгээр нөгөө ухамсарын хувьд л ажиллаж байгаа хэл та. Үгүй гэтээ тэгж болохгүй. Одоо эмчтэй одоо эмч болохоор шинжлэх ухааны хүн шүү дээ тий. Би бас одоо шинжлэх ухаанд итгэдэг хүн нэрээ. Тэгэхээр хүнийг удирдахдаа шинжлэх ухааны эсрэг удирдах хичээж болохгүй гэж боддог. Тэр хин одоо тийм санааж гаргаад тий яриад байгаа ойлгохгүй. Энэ ингээд манай одоо энэ хүмүүс бол баг мал юм да гэсэн ийм хандлага харагдаад тийм шүү дээ тий цаана ёстой болохгүй гэж бодод. Яг тэ энэ дэр ч болохоор ч бас нэг хоёрын зэн аргачлал байгаа юм л да. Тийм нэгдүгээр талаар ч бол хүмүүст ингээ мэдээллийн сайн өгөх. Тэгэх юм бол хүмүүс ухамсараараа ингээ окей ингээ байлна. А нөгөө арга нь болохоор ч бол нөгөө мэдээлэл сайн өгөх болцоогүй нөхцөлд бол тухайн айцтай ажиллах гэдэг. Тэгэхээр энэ айцтай ажиллах тактикийг бол ер нь эмчнэр угаасаа ашигладаг байхгүй юу? Жишээлх юм бол тань дээр ингээ уушны хавдар байна. Та тамхиа үргэлжлүүл татах юм бол та жилийн хугацаанд ингээд амьдрна. Тэнгүүт нөгөө хүн чинь бол толгоонд нь юм ажиллаад эхлэв шүү дээ. Тэгээд болчдөг. Тэгээд тамхиа татхаа болохоор мэдээж одоо явцсан сайжирчна. Химитер ерөөхдөө бол хүмүүсийн бас нэг сэтгэл санаанд тийм ухамсартай ингэж тэгж бас ажиллаж болно шүү дээ. Тэгэл биднес болохоор ч бас энэ манай эмнэлгийн хувьд бол залуучууд дээр бас яг тиймэрхүү тактик ашигладаг байхгүй юу? Пүү чи бэлгийн зам өвчин авцсан байна. Одоо энэ чинь эмчилгээд айгүй хэцүү, амар их зарлаг гарна. Одоо яанда маанда гэл. Тэгээс ерөөхдөө бол ингэ эмоц төр нь ажилтдаг. Айлгаад дахиж одоо тэнгуут нөгөө хүн чинь бол хашрын шүү дээ. За өстө боли гэл. Өстө гай юм бэ. Тийм өстө гай юм байна. Би өстө зүгээр томото байгээл бэлэвчтэйгээ бидний харцанд орж игээд тэгээд үнэхээр ингээд сахилаа батаа явчихдаг байхгүй. Дахиж одоо өвчин авдаггүй. Тэгэхээр ерөөд бол тим тактик маань бас нэг талаар бас ашиглаж болно. За тэгэхээр тэр ирчүүд тэгээд ичид зовх нь үзүүлэх нь хэрэг. Гэхдээ ер нь бол одоо эмэгтэйчүүдийг ер нь нэг сардаа нэг үзүүлээч гэдэг юм уу тэгэхгүй асуудал гарахаар л ирж байна уу? Мэдээж эмнэлэг юм чинь асуудал гарахаар л ирнэ л дээ. Тэгэхээр хамгийн гол нь яг таг ийм байгаа юм л дээ. Нөгөө манай эмнэлэг чинь нөгөө төрөө үйлчлэгийн шүүрлийн шинжилгээ авдаг аяг болдортой. Өөрөлдөө бэлгийн зэм өвчин авчаад нөгөөдгөө дутуу өмжлөх ч юм уу оройтж имжлэхээр нөгөөдгөө төрөвчгөр орчдөг. Тэгэхээр төрөвчгөр рүү бэлгийн зэм өвчин орж юу гэдгийг мэдхийн тулд төрөвчгийн шүүрлийн шинжилгээг гаргаад PCR-ын шинжилгээдээс ингээд үздэг. Гэтэл нөгөө төрөвчгийн шүүрлийн шинжилгээ авч чаддаг ганц хоёрын эмнэлэг нэг нь манах байхгүй юу? Тийм учраас ерөөхдөө бүхэл аймагудаас ерөөсө зорж ирж шинжилгээ өгөн. За тэгээд төрөвчгийн өрсөлдөлтэй болцсон бол нөгөө имжилдэг эмнэлгүүд нэг цөөхөн. Тэгээд бас бүхэл одоо эмнэлгүүдээс одоо аймагудаас ингээд зориул бас л үзүүлнэ. ядаж ингэ залуу хүн ч гэсэн жилдээ нэг 50 гарсан бол одоо 2 мөр үзүүлмээр юм шүү. Ер нь стандартын дугуй ингэдэг юм. Залуучууд маань жилдээ 2 удаа төрөвчгийн шүүрлийн шинжилгээ өгөх ёстой гэдэг юм. Яг л нөгөө янз бүрийн өвчин авах хүндрүүлэх магадлалтай. 40-45-аас хойш болоод ирэхээр чинь бол янз бүрийн өвчин авах магадлал нь цөөрнө. Тэгэхээр жилдээ нэг удаа дорож төрөвчгийн шинжилгээ өгөх ёстой. Арай томоочж байгаа байхгүй юу? Зөв. Эрэгтэйчүүдийн эмэгтэй эмч байгаа шүү дээ. Тэр нь айгуу сонирхолтой. Сонирхолтой байхгүй. Эрэгтэй хүмүүс тэгэхээр эмэгтэй дээр очих дуртай байна уу? Эрэгтэй дээр очих дуртай байна уу? Үзүүлэх. Тэр нэг би яаж юм гэхдээ. Тийм. Танад эмэгтэй эмч байгаа үстэй. Байхгүй. Тийм үү. Би ч ганцаараа л ажиллаж идэг. Тийм үү. Тэгээд тэр их аймаг сумдын хүмүүсийг тэгэл яхад өдөржин ингээл одоо ядартлаа. Тэгээд тэгвэл ямар ч гэсэн ирчүүдээ доодох нүрэндээ анхаараарай. Заавал өвдөж зовхгүй ч гэсэн шинжилгээ юмд хамруулж эмчтэй очиж үзүүлж байгаарай тий. Тийм тэгээ бас өнөөдөр хамтарч ажилласан Beauty Japan Cosmetics-ийн хамт олонд баярлалаа. Тэгээ эрэгтэй хүмүүс эхний нүрийг бас арчлаад явах хэрэгтэй. Эрэгтэй хүмүүст хэрэгтэй зөндөө бүтээгдэхүүн хүн байгаа даа. Japan Cosmetics-ийн нэг гоё юм нь ирч вэ, эмэгтэйч вэ, залуухан ч вэ те бүх хүмүүс зориулсан бүтээгдэхүүн байд юм ба шүү дээ. Тэр нь гоё юм байна. За тэр эмчтэй гарын бүлгийг гарт урчи. Энэ үү? Тийм. Энэ доктор би айлчтэй. За харуулж үгүй. Энэ болохоор С витаминтэй, арбуминтэй, ашныхан одоо шинээр үүсэх, ялангуяа шинээр үүсэх одоо нөсөө толбыг зогсоох бас чиг шүүрийг арсны үгийг
ерөнхийдөө ингээд сайжруулж өгдөг тийм үйлчлэгээтэй комбага тэгээ их нэртэйгээ цуг хэрглэж байна. цуг хэрэгжилж болно. Ямар гоё. За баярлаа. Тэгвэл одоо манай юм чин цагаан гялцаалах юм байна. Тэгээд манай онод бас би өгмөр юм. Юу гэсэн чи сая Египтэд авсан чи хуугаараа олсон шүү дээ. Чи бүр санаа зовдоос. Чи яс чи бүр амар хүрээ. Тийм. Харин тийм. Гэтэ нөгөө өнгөрсөн 7 хоногоос хамаг гоё болсон бэ. Тэг баярлаа. Тийм. Юу Серамик чи намайг амар зовоосон гэж бодож яриад байхгүй юу? Серамик чинь гүн чигшүүлдэг. Оо тийм үү, ямар гоё юм. Энэ нөгөө серамикийн ширххэн жижигхэн болохоор айгүй хурдан гүн рүү шингэдэг. Энэ болохоор плацента нөгөө эссенс. Шүү. Оо, хэрэгтэй баярлаа. За. Beauty Japan Cosmetics-ийн хамтлагт баярлаа. Гоё гэдэг юм байдаг шүү. За тэгээд ариун баяртай ирсэнд баярлаа. Маш их юм асуумаар байна. Зөндөө юм асуумаар байна. Тэгээд 10 жилийнхаа залууг ийм гоё амжилттай мундаг бас бусдад маш өгөөжтэй мэрэгчлэр явж байгаа даа. Бүх ирчүүдийнхээ өмнөөс бас ирчүүд гэхгүй юм чинь тий. Эхнэр хүүхэд гэр бүл цаад бүхэл хүний юм чинь чухал эр хүнээс шалтгаалдаг зүйл учраас баярлаа. Тийм, өвдөөгүй ч гэсэн би нөхрийгөө явуулна. Чи яваад чеклүүлэх хэрэгтэй. Тэр тусмаа дундаж насанд ирж байгаа ирчүүд бас тийм үстэй. За тэгээд энэ нууцлагдмал эртний талаар ярьж өнөөдөр бид гурав хөөрөлдсөнд хинтч дийлээрээ тэгээд өнөөдрийн дугаар энэ хүү өндөрлөж байна. Бүгдээрээ дараагийн дугаараар илүү их сонирхолтой бас сэдвээр ярих болно. Баярлалаа. Subscribe-ийг мартаваа. Subscribe дараарай, лайк зүрх. За баярлалаа. За намайг өрсөнд баярлаа. Баярлалаа.